уулзгая те. 네. 거룩하시고 자비로우신 하나님 은혜와 사랑을 감사드립니다. Оо ариун бас нэгүүлслийн их эзэн минь таны хайранд талархал өргөе. 이렇게 귀한 하루를 저희들에게 또 허락해 주신 것을 또한 감사드립니다. Эзэн минь энэ өдрийг ийм нандин өдрийг та зөвшөөрснөд танд талархал өргөе. 하나님께서 말씀을 통해서 저희들에게 말씀하시고 또 저희가 깨닫는 귀한 시간이 되게 해 주시옵소서. Эзэн минь та өөрийн үгээрээ биднэрт ойлголтыг өгч, биднийг ухааруулж, бас биднийг синхруулах болтугай. 우리에게 통역하시는 오왕지책 사모님 또 부족한 종을 하나님께서 불쌍히 여겨 주시옵소서. Эзэн минь та таны үгийг дамжуулах хүн болон таны үгийг хүрүүлэх хүнтэй хамт байж удирдаасай. 예수님의 이름 기도드립니다. Эзэн Есүсийн нэрээр талархангуйлаа. Амен. 아멘. 네. 여덟 번째 시간이네요, 이사야. За Исая номноос үзэх нь өнөөдөр 8 дахь хичээл. 네. 오늘 이사야 29장입니다. За өнөөдөр хэдүүлээ Исая 29-р бүлгийг үзнэ. 네. 예, 네. 29장은 하나님의 구원인데요. За 29-р бүлэг болохоор Бурхны авралын талаарх агуулга байна. 네, 여기 1절에 보니까 화 있을 것이다. 아리엘이여, 아리엘이여, 다윗의 진을 쳤던 성읍이여, 해마다 그 절기들은 돌아온다. 그렇게 말씀하셨습니다. За 29-ийг харах юм бол тэгсэн тий. Ариала нэгэн цагт Давидын хуарнаж байсан хот хөөрхийе. Жил дээр жил нэмэгтэн найрын дугаа тойрох болтугай гэсэн. 네. 아리엘이라고 하는 것은 예루살렘을 가르칩니다. Энэ дэр хэлж Ариэл гэдэг агуулга болохоор Иерусалимыг хэлж байгаа. 예. 하나님의 성읍이라는 뜻을 가지고 있어요. Энэ болохоор Бурхны хот гэсэн агуулмжийг авахыг агуулж байгаа. 네. 예루살렘은 다윗성이라고도 말하죠. Бас Иерусалимыг бас Давидын хот гэж хэлдэг тий. 다윗이 유다의 왕이 되어 가지고 헤브론에서 7년 6개월을 다스렸죠. 1년 6개월. 네. 네. Давид Израилийн хаан болоод 죄송해요. 무슨 다윗 이스라엘 왕 됐던 유다의 왕이 되어 가지고 네. 7년 6개월을 다스렸습니다. Давид хаан болтлоод Юдагийн хаан болоод 7 жил 6 сарын турш хаанчилсан. 헤브론에서 다스렸죠. 헤브론. Тэгээд тэр хаан байсан гэхээр Хевронд ингээ хаан байсан. Түүний одоо судал нь Синтин. 그리고 이제 이스라엘 전체의 왕이 되어 가지고 33년을 다스렸어요. Тэгээд дараад нь нөгөө бүх Израилийн хаан болсон. Тэгээд бүх Израилийн хаан болоод 33 жил хаанчилсан. 예루살렘에서 다스렸죠. Гэхдээ Давид хаан Иерусалимд хаанчлалтай байсан. 그래서 아리엘은 다윗이 진을 쳤던 성읍이라고 말하고 있습니다. Тийм учраас энэ Ариэлийг болохоор Давидтэй тэнцээ байсан хот гэж ингэж нэрлэдэг. Өөрөө яасан барьсан хот гэж хэлдэг. 해마다 절기들이 돌아온다고 말했죠. За энэ дэр жил болгон гэдгсэн тий. Жил болгон баярын дугаараа баярын тойрог эргэлтэн гэсэн.
이스라엘 백성들이 지키는 절기는 첫째는 이제 6월절이 있죠. Мгм. За Израильчууд тусгай нөгөө хийдэг баяр тэмдэглэдэг баярууд байсан тий. Нэгдүгээрх баяр болохоор дээгүүр өнгөрөх баяр байгаа. 그 다음에 이제 맥추절이 있고요. Мэдчүжол. 보리를 Мгм. 추수하는 그 절기, 예, Мгм. 보리를 За. 추수하는 절기가 있고요. Мгм. За хоёр дахь нь болохоор нөгөө нэг ургацын баяр гэж байдаг гэсэн. 그 다음에 수장절이라고 그 초막절이 있죠. Мгм. За 그 수장절. 수장절은 초막절로 해드릴 초막, майхан баяр, майхан баяр. Мгм. 음, Дараах нь болохоор майхан баяр гэж байсан. 음, 초막절은 7일 동안 광야에서 이제 텐트를 치고 이제 지내는 Мгм. 절기죠. Мгм. Майхан баяр болохоор ч нөгөө нэг цүлд байхдаа майхан амьдарч ирсэн гэдгийг санаж тэмдэглэдэг баяр тий. 그래서 자, 그러면 예루살렘, 그 하나님의 백성들이 절기를 지킨단 말이죠. 그러면 아주 전통적이고 아주 보수적인 내용이잖아요. Мгм. За тэгэхээр тэнцээ Иерусалимд өөрөөр хэлбэл Бурхны ард түмэн бүгдээрээ ийдгээр баяруудыг тэмдэглэдэг гэсэн үг шүү дээ тий. Тэгэхээр нэг талаараа энэ одоо манайхаар бол нөгөө дууламжлалт болцсон баяр шиг юм байсан гэсэн үг. 우리는 예루살렘하고 관계 있나요, 여러분? Бид нэр ер нь Иерусалимтэй ямар холбоотой хүмүүс үлээ, холбоогүй хүмүүс үлээ. 우리는 유다 백성들이 절기 지킬 때 우리는 뭐 했나요? Юдагийн ард түмэн одоо баяр тэмдэглэж байгаа үед бид нэр яг юу хийдэг вэ лээ? 몽골 분들은 유다 백성들 절기 지키고 이럴 때 뭐 하셨을 것 같아요? Одоо жишээлбэл Юдачууд баяраа тэмдэглэх үед монголчууд ер нь яадаг вэ? 우리는 하나님도 없이 그렇게 살던 사람들 아닙니까? 우리 조상들이. Мм. Тэр үед одоо тухайн үед тэр үед бид нэр баяр тэмдэглэдэг байхад бидний өвөг дээдс бол тэгээ энэ бурхны талаар мэдгчгүй арт хүн байсан тий. 그래서 예루살렘이나 유다 백성들은 하나님께 복을 받은 사람들이죠. 네. Мм. Тийм гэхдээ харин э, бидний өвөг дээдс мэдгчгүй хэцүү байх үед Иерусалим болон Юдагийн арт түмэн бурхныг мэддэг байсан учраас нэг талаараа тэд нэр өрөөгдсөн байсан хүмүүс юм. 아리엘이라고 예, Мм. 하나님의 하나님의 성, 하나님의 백성들 아리엘이라고 불러주시는 겁니다. Мгм. Энэ дээр хэдүүлээ нөгөө нэг Ари гэдэг нь болохоор арт түмэн гэсэн утга. Хот гэсэн утга юм байна. Эл гэдэг нь болохоор бурхан гэсэн утга юм байна. Тэгээ бид нар болохоор шууд нийлүүлээ бичсэн Ариэл гэж уншаад байгаа шүү дээ. Харин тустай юм байна. Хоёр өөр үг. Ариэл. 그런데 하나님께서 2절에 보니까 내가 아리엘을 괴롭게 하겠다는 것입니다. Мгм. Харин хоёрдугаар ишлэгийг хэлээ харах юм бол би Ариэлийг шахамдуулнаа гэж хэлсэн. Одоо харуулслын хот болохоор нь ч хэлсэн. 거기에는 슬픔과 통곡이 있을 것이다. 그랬습니다. Тэр газар болохоор халаглал болон харуулсан уйлсан уйлан байх болно гэж хэлсэн. 그 성읍이 내게 아리엘처럼 될 것이다. 그랬습니다. Тэгээ дараад нь тэр хот надад Ариэл шиг болох болно гэж хэлж байгаа. 하나님께서 예루살렘에 심판을 내리겠다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол бурхан Иерусалим дээр шийтгэлэг болгоно гэж хэлж. 아리엘 속에는 하나 제단이라고 하는 뜻이 들어 있어요. 제단, 하나님의 제단. Мгм. Чедан. Аха. Тэнд Ариэл гэдэг үгэн дотор болохоор юу байгаа гэхээр бурханы цуур гэсэн утга бас байгаа. 네.
엘은 하나님이거든요. 엘. 음. Тэгээ сая хэлсэнчлэн Ел гэдэг үг нь болохоор бурхан гэсэн утга байна. 이스라엘 할 때 엘이 Мгм. 들어가죠. 하나님이라는 뜻입니다. Оо, бас хэдүүлээ нэг Израиль гэдэг шүү дээ, тийм ээ. Тэрний сүүлийн хэсэг болсон Эл гэдэг нь бас бурхан гэсэн утгатай юм байна. 하나님의 성읍, 하나님의 제단인데요. Мгм. 제단에서는 그 제물을 불사르잖아요. Нэ. Энэ дадлаа нэг талаараа суур гэдэг нь тахилын ширээ гэсэн үг байхгүй юу? Иерусалимд бурханы тахилын ширээ байдаг. 하나님께서 예루살렘을 마치 하나님의 제물과 같이 제단에서 불사르는 것처럼 심판하시겠다고 경고하시는 겁니다. Иерусалимд бурханд дахил өргөдөг тахилын ширээ байдаг гэж байна шүү дээ. Тийм болохоор бурхан Иерусалимыг яах вэ гэхээр тахилын ширээн дээрх өргөгдөж байгаа тахил ингэ шатаагддаг шүү дээ. Тэрэн шиг Иерусалимыг би шатаан буюу шийтгэнэ гэж ингэ хэлж. 3절에 보니까 내가 너를 둘러 진을 치며 탑으로 너를 포위하고 너를 향해 토성을 높일 것이니 말씀하시고 계시죠? За тэгээ 3 дугаар зүйлийг эдлээ цааш харах юм бол би чамайг хүрээлэх мэт тойрон байрлаж тэгээ чамайг бүслэн бас чиний эсрэг бэхлэлд босгоно гэж хэлсэн. 하나님께서 원수 대적을 보내신다는 거예요. Энэ болохоор бурхан Иерусалим руу одоо дайснуудыг тэг явуулна гэж хэлсэн. Агуулга. 첫째는 이제 아시리아의 침공입니다. За энэ болохоор нэгдүгüрт нь Ассир байж байгаа. Ассирийн их цэрэг. 그 16장 5절에서도 말씀하셨어요. Урд нь хэдүүлээ харах юм бол 16 дугаар бүлгийн 5 дугаар ишлэл дээр бас энэ талаар хэлсэн байгаа. 아, 5 16장 дугаар. 5절, 16장 5절 아니네. Э анийн гот. 네네네. За 16-гийн 5 биш юм байна байж хараа гэсэн. 4절에 보니까 네가 낮아져서 땅바닥에서 말할 것이며 내 목소리가 티끌 속에서 낮아질 것이다 말씀하셨습니다. За 4-р ишлэгийг 29-ын 4-ийг цааш харах юм бол чамайг газрын юу гэсэн чамайг доош нь буулгана гэж хэлсэн тийм. Чи 하나님께, газраас ирж гэсэн. 하나님께서 예루살렘을 낮추신다는 거예요. Тэгээ бурхан Иерусалимыг ингээд доош нь буулгана гэж хэлж байгаа. 교만해졌는가요? Тэд нэр тэгвэл бардамсан юм болов? 네, 교만해졌다는 겁니다. Өөрөөр хэлбэл тийм тэд нэр бардам байсан гэж харж байгаа. Эзэнгийг харахад тэд бардам байсан. 교만해진 증거가 있나요? Тэгвэл Иерусалимын бардамлаа гэсэн тийм баталгаа байсан гэж бодож байна уу? 근데 교만해지면 Мгм. 누구든지 Мгм. 순종을 잘 안 하게 돼 있습니다. Мгм. Хэрвээ бардамж байгаагийн баталгаа юу гэхээр хинч байсан тэр хүн бардамжин гэвэл дуулууртаа дагахаа болчтой. 교만해지면 순종을 잘 하지 못한다. Тэгээ бардамнаад эхлэхээр өөрийн мэдлгүй дуулууртаа дагаж чадхаа болчтой. 하나님께서 그 예루살렘 하나님 유다 백성들을 땅바닥에서 땅바닥에 땅바닥으로 낮추신다는 거죠. Тэгээ бурхан харин Иерусалимыг өсгөлөөр газартай тэгшлэн гэсэн тий газрын бүр ингээ суурлууд доош нь буулга гэсэн. 마치 목소리가 신접한 자의 소리처럼 땅에서 들려오고 티끌 속에서 내 말소리가 속삭일 것이다 그랬습니다. Тэгээ дөрвийн сүүлийг харах юм бол тэр газар доороос тэгээ шорон дундаас чиний дуу чинь бувтнах мэт сонсогдно гэж хэлсэн. Тэг бас газрын үнээс гарч байгаа юм шиг шивнэх мэт ярина гэж хэлсэн. Яригдана. 그 신접한 사람이 목소리를 내는 것을 잘 알아들을 수 없잖아요. Ерөнхийдөө бол одоо тийм шивнж байгаа хүний дууг сайн сонсохгүй шүү дээ тэг хүмүүс. Сонсогдохгүй.
비참하게 비참하게 쓰러진 사람, 낮아진 사람, 또 두려워서 벌벌 떠는 사람, 그런 형편을 보여주시는 겁니다. Мгм. Энэ дээр болохоор энэ нэг судалтай гэхээр өөр ирэхгүй доошо сүхэрцэн тэг ингээд унтсан ийм болгоно гэсэн утгатай. Ийм хүний дуу сайн гардаггүй те тэрэн шиг гэсэн. Өрөвдөлтэйгээр ингээд одоо газар шороодно гэсэн. Өвддөг шороодно гэдэг шиг. 5절에 보니까 그러나 내 원수의 무리들은 가는 먼지와 같고 그 포악한 무리는 날리는 겨와 같을 것이니 갑자기 순식간에 Мгм. 만군의 여호와께서 오신다 그랬습니다. 5 дугаар ишлэгийг авах юм бол төв төмдөө эзэн генет ирнэ гэсэн. Генет. Тэгээд генет ирээд яг гэхээр чиний үе төмөн дайсан нарийн тоос мэд ген төрч ирнэ гэж хэлсэн. 먼지 막 바람에 먼지가 날리는 것처럼 예, 그 바람에 겨가 날리는 것처럼 원수들이 갑자기 들이닥친다는 거예요. Тэгээд тэд нэр одоо тоос бид нэр ингээд нөө салхидах үед тоос босдог шүү дээ тийм ээ тоос босдог шиг зүгээр салхиар ингээд тоос ирж байгаа юм шиг эсвэл тэр одоо тариа бодооны хальс тий салхиар ингээд хийсгэдэд ирж байгаа юм шиг гинт ингээд өрөөд ирнэ гэж хэлсэн. Гинт 마, аюус бүрхэд ирнэ гэж хэлсэн. 6절에는 만군의 여호와께서 오신다 그러셨어요. 6 дээр болохоор харах юм бол төг төмдийн эзэн ирнэ гэж хэлж байгаа. 하나님의 심판, 하나님의 진노가 임하는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол бурхан ирнэ гэдэг нь бурханы уур хилэн тий бурханы цахилгаажуулалт ирж байна гэсэн үг. 천둥과 지진, 큰 소리, 회오리 바람과 태풍, 삼키는 불꽃을 몰고 오실 것이다 말씀하셨습니다. Эзэн тэднэр дээр ирэхдээ чанга эрэхтэй аянгаар газар хөдлөлт их дуу чимээ хуй салхи шуурга төмөрдөгч галын дөлөөр ирнэ гэж хэлж байгаа. 하나님의 심판은 또 하나님의 징계는 갑자기 찾아올 수 있어요. Тэгээ бурхны шийтгэл бурхны сахилгажуулалт гэдэг зүйл нүд өрмөх зэрэг гинт хүрээдэж болдог. 그래서 저희는 항상 하나님 두려워하는 마음을 가져야 됩니다. Тийм учраас бид нэр ямар ч үед эмээх сэтгэлтэй байх хэрэгтэй. 교만해진 증거가 뭐라 그랬죠? Оо бардамж байгаагийн юу гэлээ? Бардамж байгаагийн онш нь юу гэлээ? Онш гэж ярих юм бол 불순종이다. дуулуургүй байдал гэсэн. Дагахгүй болох. 저도 마찬가지고요. 저도 마찬가지고 여러분도 마찬가지입니다. Тэгээ бүх хүмүүс ижлэх. Ялгаа авахгүй дагахгүй болоод эхэлдэг. Дуулуур бардам болоод эхлэхээр. 불순종하게 되면 하나님께서 아예 교만해졌구나. 하나님이 생각하시는 겁니다. Тэгээ бурхан мэддэг. Дуулуур руу болоод эхлэх юм лаа. За энэ болохоо болж байгаа юм да. Бардамж эхэлж байна да гэж мэддэг. 교만한 사람을 겸손하게 만들 수 있는 방법이 뭐예요? Тэгвэл бардамж байгаа хүнийг даруй болгодог арга нь юу болох вэ? Юу болоо? 병원에 가가지고 아, 내가 교만해졌는데 겸손해지는 약을 좀 지어 주십시오. 말할 수 있나요? Имлэг дээр очоо те нөгөө ханаа төрсөн юм шиг те би жоохон бардамнаад ашиг байна. Энийг дараа болоодаг юм өгөөч гэж хэлэх үү? 교만해지면 망하는 건데 Тэгээ бардамх юм бол зүгээр л өөрөд дээр сүрлэг дуудчихаа гэсэн үг шүү дээ тий. 무슨 약이라도 먹어야 되는 거 아닌가요? Тэгээ тийм чинь тэрийгээс ингэ зогсоохын тулд ямар нэгэн тий ерөндөг ч юм уу эм ч юм уу уух хэрэгтэй биш гэж юу? 야, 내가 교만해졌다. 큰일 났다 이거. Мгм. 그런 마음이 드세요?
За баларсан. Би яг нөгөө нэг ханаа түрэл хэлдэг чинь хамар битүүрэл тэр шиг. За би яг бардамнууд эхэлж байна одоо баларсан. Яа гэх юм баа гэдэг тийм тэмдэг танарт мэдэгддэг үү? 또 교만해지면 하나님을 의지하는 마음이 사라져요. Аа бардамнууд эхлэхээр бурханд найдвар тавьдаг тэр сэтгэл нь гинтхэн алга болчдөг. 교만한 사람을 보세요. 그 사람은 다 자기가 하려고 그래요. 하나님의 Тэгээ 하나님의 그 하나님이 해 주시기를 바라는 게 아니라 다 자기가 할 수 있다. 내가 한다. 이런 자세를 가지고 있어요. тэгээ бардам хүмүүсийг та ажиглах юм бол дандаа ингээд өөрийгөө гэдэг тийм өөрөө хийх гэж байгаа юм шиг. За би хийчиндээ би болгочихъя гэсэн бодолтой болчдөг. 아, 저는 부족합니다. 저는 할 수 없습니다. 저는 제 힘으로는 안 됩니다. 이렇게 나가야 될 것 같은데, 그죠? 네. Уул нь бол тэгээ эзэн рүү очиод хилээд тэгээ эзнээс тусламж аваад тий. За би сул дээр шүү эзэн минь гэдэг ингээд итгэн найдах хэрэгтэй байдаг. Гэтэ тэгдэггүй. 하나님께서 7절에 보니까 아리엘을 치는 모든 열방의 무리들, 곧 아리엘과 그 요새를 치며 그를 곤고하게 하는 자들은 꿈과 밤의 환상과 같을 것이다. 그랬습니다. За долдуур ишлийг харах юм бол ингэсэн тий. Ариэлийн болон бэхлэлтийнхэн эсрэг байлдагч бүх үндэстнээс цугулсан үе олон ба түүнийг шахамдуулсагцад нь зүүд мэт шөнийн үзэгдэл мэт болох болно гэж хэлнэ. 여러분, 밤에 꿈이나 뭐 환상 효과가 있나요, 그게? Та нар ингээд бид нэр шүн зөөдөлдөг штэ тийм ээ. Тэгэхээр тэр зүүдэн дээр харж байгаа үзэгдлүүд ер нь үр дүнтэй байдаг уу? Нөлөөлдөг үү хүмүүст? 실제로 어떤 영향을 줄 수 있나요? Яг боддоор те тэр ингээд танд зүүдэлж исэн зүйлүүд чинь нөлөөлөд ч юм уу те. Тэг үргэлжлээд амьдрал дээр ч үргэлжлээд явдаг уу? 8절에도 말씀하셨습니다. 배고픈 사람이 꿈속에서 먹었다는 거예요. Мгм. 깨어나면 그 속은 Мгм. 여전히 배가 고프고 비어 있다. Мгм. 그랬죠. 8 дугаар эшлэлийн хэсгийг харах юм бол тэрэн дээр бас байж байгаа. Үлсэж байгаа хүн зүүдэндээ идэж ийн гэж зүүдэлж байна. Гэхдээ тэр сэрээд харахад гидсэн адилхан үлссэн л хөөрэ байдаг. Цатаагүй байдаг гэж хэлсэн. 8 목마, эхлэл дээр. 목마른 사람이 밤에 꿈속에서 시원한 물을 마셨어요. 그런데 꿈속에서 깨어나면 그 속에 여전히 갈증이 있는 거죠. Мгм. Тэгээ одоо дараад нь бас хэлсэн те цааш нь харуул цангасан хүн ууж ийн гэж зүүдлэвч сэрэхтэй тэр бас тамиргүй л байдаг. Буюу цангасан хэвээрэл байдаг. 예루살렘을 치는 사람, 시온산을 치는 모든 민족의 무리들이 이와 같을 것이다. 그랬습니다. За тэгээ юу гэсэн гэхээр одоо Иерусалимыг цогж байгаа. Тэгээ Сион уулыг цогж байгаа тэр үндэстэн буюу дайснууд нь яг энэ шиг байх болно гэж хэлсэн. 예루살렘을 통해서 아무 유익이 없다는 거예요. 아무 어떤 유익이 없다. Мгм. Иерусалимыг өөрөөр хэлэх юм бол тэд нэр Иерусалимыг цогсон ч гэсэндээ тэднэрт ямар ч ашиг байхгүй гэсэн тэгэл ашиг байхгүй гэсэн. 하나님의 교회, 하나님의 성도들을 괴롭혀봤자 아무 유익이 없어요. Тэгээ бидний одоо бодит энэ одоо өдөө үед ч гэсэндээ хүмүүс бурхны чуулганыг бурхны хүмүүсийг ингээд дарамтлах гээд шахах гээд ингээд гэхдээ тэглэг нэмэр байхгүй тэднэрт. 하나님께 이용당하는 거죠. 하나님께 이용만 당하는 겁니다. Өөрөөр хэлэх юм бол тэд нэр зүгээр бурханд ашиглууллаа л өнгөрдөг гэсэн үг. Бурхан тэднийг өөрийнхөө ард түмнүүд рүү явуулдаг тэгэл болоо.
구절에 너희는 놀라고 또 놀라며 눈이 멀어 볼 수 없는 자가 되어라 그랬습니다. 음. Яг эвгээр ишлэгийг харах юм бол тэдэн те та нар гайх гэж хэлсэн саат хүлээ өөрсдийгөө сохолж хараагүй болоорой гэж хэлсэн. 하나님의 종들 음, 또 유다 백성들이 놀라게 된다는 거예요. 음, 음, 아무것도 볼 수 없는 자처럼 되어버릴 것이다. 말씀하신 겁니다. 음. Энэ Иерусалим Юдагийн ард түмэн те Иерусалим бурхны хүмүүс тэд нэр ингээ гайхах болно гэсэн утга те. Бас тэд нэр ингээ юу ч харж чадахгүй байх болно гэсэн агуулга байна. 그들이 취하지만 포도주로 취함이 아니며 비틀거리지만 독한 술로 비틀거림이 아니다. 그러셨어요. Тэд нэр ингээд дарснаас биш шатлаа цогтуу юм шиг бас ингэ сархтаа цогтуураагүй юм шиг цогтуураагүй мөртлөө гуйвах болно гэж хэлсэн. 그러면 왜 무엇 때문에 취하고 무엇 때문에 비틀거린다는 건가요? Тэгвэл одоо энэ дээр гарч байгаачлан тэгвэл тэд нэр юунаас болж согтож, юунаас болж гуйна гэсэн үг юм болоо. 19-ийн сүлийг харуул. 하나님께서 예, 하나님의 백성들이 하나님을 떠나게 되면 예, 깊이 잠들게 된다는 거예요. Мгм. Энэ юу гэсэн утгатай гэхээр Бурхны ард түмэн эзэн бурхнаас холдоод эхлэх үед өөрөө ирэхгүй ундамхай байдлаар ордог гэсэн үг. Гүн ингээ нойронд орчдөг. 세상에 세상에 도취된 거예요. Мгм. Энэ одоо дэлхий дээр тийм энэ дэлхий дээр дэлхийд ингээд одоо манарсан ийм болчдөг гэсэн. 교회 안에 세상이 들어온 거죠. Тэгвэл тэд нарыг яадаг гэхээр Бурхны ард түмэн холдоод ирэх үед одоо энэ үед ч гэсэндээ эзнес холдоод ирэх үед чуулган дотор өөрийн мэдлэггүй ингээд нэг холилдож эхэлдэг. Дэлхийтэй холилдоод эхэлдэг. 10절에 보니까 이는 여호와께서 너희들 위에 깊이 잠들게 하는 영을 부으셨다고 말씀하셨어요. За 10 дугаар ишлэгийг харах юм бол тэгсэн эзэн та нар дээр гүн нойрны сүнсийг цутгаж гэж хэлсэн. 영적으로 잠든 거예요. Өөрөөр хэлбэл энэ одоо унтчихсан гэдэг нь юу гэсэн утга юм гэхээр нойрон давтна гэдэг нь сүнслээр нойрон давтна гэсэн утга. Сүнсний нойрон давтдаг. 교만해졌잖아요. Тэгээд тэд нэр яасан гэхээр анханасаа эхлээд бардам болсон тий. 자기 하려고 그러잖아요. Тэгээд өөрсдөө хийх гээд оролдоод эхэлсэн. 예레미야 그 2장 13절에 가면 말씀하셨죠. 예레미야 2장 13절 누가 한번 읽어보시겠어요? 예레미야 2장 Манайхан дундаас нэг нь уншиж өгөөрэй. Иремья намны 2:13 уншаа. Иремья 2:13. 읽어보세요. За ахин нэг уншиж өгөөрэй. Иремья 2:13. Иремья 2:13. Аа. Учир нь миний хүмүүс хоёр мууг үйлдсэн билээ. Тэд өөрсдөө ус тогтоон барьдаггүй эвдэрхий усан санг чулуухан хийхийн тулд амийн усны ундраг намайг умартсан. 아멘. 네. 내 백성이 두 가지 악을 저질렀다고 말씀하셨어요. Энэ дээр тэгсэн те миний ард түмэн хоёр төр буруу юм хийсэн гэсэн. 첫째가 뭔가요? Эхнийх нь юу вэ? 생수의 생명수 근원인 하나님 버린 거. За эхнийх нь болохоор амийн усны ундраг болсон бурхнаа тэд орхисон гэсэн. 하나님 버렸으니까
목마른 거죠. 목이 말라요. Тэгээ амийн усныхаа ундраг бас бурхнаа орхисон учраас бид нар ингээ хоолой ам нь хатж байгаа тийм. 만족이 없어요. Өөрөөр хэлбэл ам нь хатна гэдэг нь сэтгэлд нь ийм одоо хангалуун байдал байхгүй. 기쁨이 없습니다. Баяр хөөр байхгүй. 두 번째는 물을 저장하지 못할 터진 웅덩이를 스스로 팠어요. Хоёрдугаарт нь болохоор хоёрдугаар буруу зүйл нь юу гэхээр тэд нэр ус ингээ гаргадаггүй тэр юг эвдэрхийн усан цаг өөрөөсөө ингээ хийсэн гэсэн тэ өөрөөсөө ухаж хийсэн. 이 터진 웅덩이인데 운물이에요, 운물. 물을 저장하지 못하는 운물을 팠다는 거예요. Яг нэг талаараа энэ нөгөө худаг гэсэн л утгаал да. Гэхдээ тэр нөгөө нэг худаг ингээд ундардаггүй шүү дээ тийм ээ. Гэхдээ тийм худгийг тэд нэр өөрсдөө хийсэн. 몽골에는 그 운물 있죠. Монголд худаг байдаг тий. 운물이 많잖아요. 네, 많이 있어. 우리 여기 한국에도 예전에 운물이 상당히 많이 있었습니다. 동네마다 뭐 다 운물이 다 많이 있었습니다. Яг нэг худаг солонгос ч гэсэн бас байсан өмнө нь ер нь бол газар болгонд худаг байдаг тий. 터진 운물이라고 하는 것은 운물을 파서 땅속으로 내려가면 이제 물이 나오잖아요. Одоо хагарсан энэ ч болохоор хагархаа гэж хэлсэн тий. Хагархаа усан сан гэж хэлсэн болохоор чинь юу гэсэн утга гэхээр бид нар нөгөө нэг одоо дээр үеийн худгийг ухахын тулд доош нь газар ухдаг шүү дээ тийм ээ. Тэгэхээр ус гарч ирдэг тий. 야, 물이 나왔다. 야, 이제 됐다. 그리고 운물을 좀 사용하는데 아니 며칠 지나면 운물이 마르는 거예요. 물이 빠져버리는 거예요. Тэгээ одоо тэрэн дээр болохоор худаг гэхээр зөвхөн хүмүүс ус гарангуут л за ус гарчлаа болчлоо гэж бодчихдаг. Тэгээд яг баярлаа байжсэн чи ихэд хоногийн дараа нөгөө ус нь дахиад ширгээд алга болчлаа. 그래서 사람들이 다시 또 내려가가지고 또 우물을 또 팝니다. 더 깊이 파요. 한참 또 내려가면 또 물이 나옵니다. 아, 이제 물이 나온다. 됐다. 그런데 또 며칠 지나면 물이 빠져버리는 거예요. 물이 없어요. Тэгээ одоо хүмүүс болохоор тэгээд л усан дуусан гот нь дахиад дотгошоо ороод дахиад ухна. Тэгээ дахиад нэг хэсэг ухчих усгаа дахиад гараад тэгэхээр нь за одоо яг болчлоо гэд болно. Тэгээ дахиад уучаа хэд тонлоор дахиад тэгээ ус нь алга болчихно. 물을 저장하지 못하는 터진 운물이에요. Энэ болохоор энийг нөгөө хагархаа гэж хэлж байгаа. Өөрөөр хэлэх юм бол нөгөө тэр гадрын усыг хадгалаад барих боломжгүй тий. Дашаа ингээд ширэгчдэг ийм хэсэг худаг гэсэн утгатай. 인간이 판 운물은 다 터진 운물이에요. Хүн өөрөө ингээд усдаг худгууд гэж байдаг. Тэгэхээр тэд нэр бүгдээр ингээ хагархаа тий одоо Библиэр эвдэрхийн усан сан шиг ийм байдаг. 터진 운물은 고생을 많이 하게 만들면 고생이 많이 들어가요. 수고가 많이 들어가요. Тэгээ одоо усын хадгалдаггүй дорхноо хатчихдаг ийм худаг бол яг үгээр хүнээс маш хөдөлмөр шаардна тий хөдөлмөр шаардна анхаарал шаардна ажиллагаа ихтэй. 하나님 없이 하면 그건 고생하는 겁니다, 이제. Тэгээ бурхангүй хийж байгаа аливаа үйлдэлүүд ингээд яг энэ шиг асуудал зовлон авчирдаг. 믿는 성도들도 마찬가지예요. 목사들도 마찬가지입니다. Тэгээ бид нэр бурхангүй ихч хүмүүс гэхлээрээ бид нэр итгэж биш хүмүүсийг бодох гэдэг бол тийм биш. Итгэж хүмүүс тэгдэг, пасторууд ч тэгдэг. 자기가 우물 판 거 아닙니까? 스스로 우물 판 거 아니에요. өөртөө худаг ухдаг. 첫째는 고생을 많이 해요. 고생이 많다. Гэхдээ өөртөө худаг ухах юм бол
нэгдүгээрт одоо зовлон ихтэй. 두 번째는 비용이 많이 들어가요. 돈이 많이 들어갑니다. Хоёрдугаарт нь мөнгө төгрөг их ордог. 재정적으로 손해를 많이 보게 돼 있어요. Өөрөөр хэлбэл эдийн засгийн хувьд ч гэсэнтэй энийгээ ч өгөө тэрийгээ ч өгөөч барагдав. 세 번째는 여기 시간이 많이 들어갑니다. За 시간. гуравдугаарт нь болохоор цаг их зарцуулагдаад байдаг. 고생 많이 하고 비용도 많이 들어가고 시간도 많이 들어갔는데 예, 만족이 없어요. 기쁨이 없어요. Тэг ингээд тэ өөр ингээд ядран хийдэг. Тэгээд мөнгө их орно. Санхүүгээр нэлээд хохирлоо амсна. Тэгээд цаг хугацаа их ингээд зарцуулаад хийгээд хийсэн ч гэсэнтэй дараад нь тэр нь үр шимгүй тэ сэтгэлд ингээд амар тайван бос ийм байдлыг авчирдаг. 하나님을 발견하지 못한 예수 믿지 않는 사람들은 다 이런 삶을 사는 거예요. 다 이렇게 고생하는 겁니다. Тэгээд бидний босныг мэдгүй арс түмэн тэ тэд нар маань харах юм бол үргэлж ийм амьдралаар амьдарч байгаа гэсэн. 예수 안 믿어도 좋은 사람들이 있어요. 착한 사람들이 있어요. Гэтэ харах юм бол тэр дотор бүх итгэдэггүй хүмүүс гэхэлэр бүгдээр муу хүн гэж байдаггүй те тэр донд сайн хүн бас байдаг. 그 사람은 천국 갑니까? 지옥 갑니까? Тэр хүн тэгвэл сайн хүн байгаад нь шүү дээ. Тэгвэл тэр хүн эцсийн дүндээ девач руу явах уу, там руу явах уу? 예수는 안 믿어요. Иесуст итгэдэггүй. 예수 믿는 사람보다 더 착하고 더 가정적이고 저런 사람 없어요. 아주 훌륭한 사람이에요. Одоо юу гэдэг нь те тэр хүн магадгүй зарим итгэгч нараас ч хамаагүй дээр те бүр маш сайн ийм хүн байна гэж бодъё л доо. 구원받지 못하죠. 지옥 가죠. Гэтэл тэр хичнээн тийм сайн байсан ч гэсэндээ одоо Иесуст итгэдэггүй л бол эцсийн дүн ялгаа авахгүй те там руу л явна. 그 사람은 착한 죄인이에요. 착한 죄인. Тэгээ тийм хүнийг юу гэж хэлдэг гэхээр сайн гэмтэн гэж хэлдэг. 죄인이에요, 죄인. Гэмтэн нь бол гэмтэн шүү дээ тий. 저 참 선한 사람이 있다. 그래서 선한 죄인. Зөвхт хүн гэж ярих юм бол тэгвэл тэр итгэдэг биш л бол зөвхт гэмтэн гэсэн үг. 저분은 사랑이 많은 분인데 사랑이 많은 죄인. Тэгээ тэр хүн маш ингээ хайралтай, үнэхээр уужим сэтгэлтэй гэсэн гэх юм бол уужим сэтгэлтэй гэмтэн гэсэн үг. 다 수고하고 고생 많이 하면 살아가는 겁니다. Гэтэ харамсалтай нь тийм хүмүүс маань бүгдээрээ эснийг мэдэхгүй болохоор бурхнаа мэдэхгүй болохоор дэмий зүдэн ингээ амьдэрдэг гэсэн үг. 예레미야 그 17장 보세요. 17장 13절. Иремья 17-гийн 13-ыг харъя хэвдүүлээ. Иремья 17-гийн 13. 17장 13절 또 누가 한번 읽어보시겠어요? Хэн нэгэн уншчих уу? Иремья 17-гийн 13. 예레미야. 네, 읽어보세요. 예. Зөв. Израилийн найзууд эзэн таныг орхих бүгд онцгой. Эзэн болох амьд усны онцгой болсон тул эргэн буцах хүмүүс доод итгэж болно. 네. 이스라엘의 소망이신 여호와시여, 주님을 버리는 자는 모두 부끄러움을 당할 것입니다. 그랬어요. Энд дээр ингэсэнтэй. Израилийн найдвар эзэн минь ээ. Таныг орхигч бүгд ичгүр тунах болно гэж хэлсэн. 주님을 떠나는 자는 땅에 기록될 것이니 이는 생수의 근원이신 여호와를 버렸기 때문입니다. 그랬습니다. Бид нар нь эзэн болох амьд бурхны ундрагыг орхисон тул эргэн буцагч хүмүүс доод ертөнцөд бичигдэх болно гэж
땅에 기록된다는 것은 이 사람은 땅에 속한 세상에 속한 사람이란 뜻이에요. М. Тэгээд доод ертөнцид гэсэн те энэ болохоор одоо дэлхийд харьяалалтай те гэсэн утга байна. 생수의 근원, 생명수 근원이신 하나님을 버렸다는 거예요. Тэд нэр амьд усны ундраг гэсэн тийм ээ. Амийн усны ундраг болсон Бурханаа тэд орхисон гэж хэлсэн. 하나님을 버리면 그 자리에 세상이 들어옵니다. Тэгээд Бурханыг орхихлоор Бурхан байх ёстой тэр орон зайд нь эсэргээрээ дэлхий орж ирдэг. 세상에 있는 것이 세상 것이 들어와요. Тэгээд Бурхангүй болоод ирэхлээрээ дэлхий хоосон тэр орон зайд дэлхий бүр ингээд чигчээд ороод ирдэг. 오늘 29장 10절에 보니까 여호와께서 너희들 위에 깊이 잠들게 하는 영을 부으셨다 그랬습니다. Тэгээд 10 дээр харах юм бол тэгсэн Исая 29:10-ыг харуул эзэн та нар дээр гүн нойрны сүнсийг цутгана гэж хэлсэн. 영적으로 잠든 거예요. Тэгээд сүнсээр буюу сүнсээр нойрон автна гэсэн үг. 영적으로 잠들게 되면 성도가 세상으로 기울어져요. Тэгч хүн сүнсээр ундмал байдалд ороод ирэхлээрээ өөрийн мэдлгүй дэлхий рүү анхаарал нь татагдаж эхэлдэг. 그리고 우상숭배입니다. Тэгээд өөрөө мэдлэхгүй ингээд ямар нэгэн шүтээнд ч юм уу те ингээд нөлөөлөгдөд эхэлдэг. 그리고 이제 하나님의 징계가 내려오는 거죠. Тэгээд ирэхлээрээ одоо тэр чинь нөлөөлөд нь чинь хурамчтай өөрөө мэдэхгүй шүтээтэй болоод эхэлнэ гэсэн шүү дээ. Тэгэхээр Бурханаас шийтгэл нэрдэг. 그런데 여기 보니까 특별히 너희 선지자들의 눈을 감기셨고 너희 선견자들의 머리를 덮으셨기 때문이다 그러셨어요. Тэгээд 10-ын сүүлийн хэсгийг харах юм бол тэгсэн иш үзүүлэгч та нарын нүдийг хааж үзмэрчд та нарыг толгой бүтүүлсэн гэж хэлсэн. 하나님의 종들이 영적으로 잠들었다는 거예요. Энэ дээр болохоор хэлж байгаа энэ иш үзүүлэгчд гэдэг нь болохоор чинь Бурхны зарцнаар шүү дээ тий. Эзний зарцнаар бас унтахаа байдалд орсон гэж боддог. 잠들어 있으면 죽은 건 아니지만 아무것도 모르잖아요. 깊이 잠들면 아무것도 모르잖아요. Тэгээ хүмүүс одоо жишээлбэл унтах үед яадаг гэхээр үхвээгүй шүү дээ. Үхэхгүй зөв унтж байгаа тохиолдолд гүн нойронд автагдаад юу ч мэддэггүй тий. Одоо юу болж байгаа юу ч мэддэггүй. 분별력을 상실합니다. Өөрөөр хэлэх юм бол энэ юу асуудалтай гэхээр ялган таних чадвараа алдчихдаг гэсэн. 여러분 교회 목사가 영적으로 잠든 목사예요. 그러면 교회 성도들은 어떻게 될까요? Та нар бодоод үзтээ чуулганы жишээлх юм бол чуулганы ахлагч пастор сүнсээр унтчихлаа гэж бодъё. Тэгвэл чуулганы хүмүүс нь ямар болох вэ? 교인들도 같이 잠들죠. Тэгэх юм бол чуулганы хүмүүс ч гэсэн ялгаа байхгүй хамтдаа унтна сүнсээрээ. 마귀를 이길 수 있나요? Тэгвэл тэд нэр муу нэгэнтэй тулалдаж чадах уу? 말씀 순종할 수 있을까요? Бас муу нэг яалч юм эсвэл Бурхныг дуулууртаа дагаж чадах уу? 이제 이렇게 되면 스스로 이제 음모를 파기 시작합니다. Тэд нэр үгэнд ч дуулууртаа байж чадахгүй болохоор эцсийн үндэ өөрсдөө хутга авахд эхэлдэг. 만족이 없잖아요. 기쁨이 없잖아요. Тэгээ хутга авахд эхлэхлээр чинь тий ийм дүүрэн байдал байхгүй, баяр хөөр байхгүй.
하나님을 모신 사람은 하나님이 큰 그 기쁨과 만족을 주세요. Эзэн бурхнаа бид нэр эзэн бурхантайгаа ойр байх үед эзэн бурхан биднийг агуу маш их тийм хангалуун байдал болон баяр хөөрөөр шагнадаг. Амен. 또 모든 문제를 하나님이 해결해 주세요. Тэгээ бүх аливаа асуудал үүсч болно. Гэтэ бурхан тэдгээрийг тулж өгдөг. Шийдэж өгдөг. 12절에 그러므로 이 모든 말씀이 너희에게 봉인한 책의 말씀과 같아서 너희가 글을 아는 자에게 이것을 주며 읽어달라고 하면 그 사람이 이 책이 봉인되어 있어서 나는 읽을 수 없다. 그렇게 말하게 될 거라는 겁니다. Тэгээд 11-ийн хэдлээ харах юм бол тэгсэн тийм тэд нар уртх нь болохоор ингэнэ тэд нар ингээд эзний номыг олох болно. Тэгээд эзний хүн дээр очиод энэ номыг биднэрт уншиж өгөөч гэж хэлэх үед тэр хүн юу гэх вэ гэхээр энэ ном лацагдсан учраас би уншиж чадахгүй байна гэж ингэ хэлэх болно гэсэн. 봉인된 책이라고 하는 것은 무슨 말인가요? Энд лацагдсан ном гэсэн агуулга гарч ин тэ энэ юу гэсэн утга болоо? 나는 늘 성경을 읽고 있는데 왜 봉인되었다 그러는가? За энэ магадгүй эзний үг гэж бодох юм бол би Библийг ингээ уншиж байгаа штэ. Гэхдээ энийг яагаад лацагдсан гэж хэлж байгаа юм бол гэх үү? 하나님께서 은혜를 내려주시지 않으세요. Тэгээ бурхан нэгүслийг тэг буулгаж өгдөг гэсэн үг. 하나님의 성령의 감동이 없어요. 감동이 사라졌어요. Энэ лацдсан гэхлээр ариун сүнсний тэг ингээ хөдөлгөлт байхгүй. Тэгээ удирдамж байхгүй болцсон гэсэн үг. 우리가 하나님 일할 때 성령의 감동으로 하나님의 일을 해야 돼요. Бид нэр эзний ажлыг ингээд хийн гэж ярьдаг те. Гэхдээ бид нэр ариун сүнсэнд хөдөлгөж таны хөдөл хамт ариун сүнсэнтэй хамт ингээ хийх ёстой. 말씀을 전할 때도 성령의 감동으로 말씀을 전해야 돼요. Эзнийг үг дамжуулахдаа ч гэсэн бид нэр ялгаа авахгүй ариун сүнсээр ингээд хамт хийх хэрэгтэй. 여러분 설교하실 때 말 잘하려고 그러지 마세요. Тэгээ бид нэр тэг та нар маань эзнийг үг дамжуулахдаа гоё үгийг сонгох гээд ингээ хичих хэрэггүй. 아주 지혜로운 사람인 것처럼, 똑똑한 사람인 것처럼, 말 잘하는 사람처럼 그렇게 말씀하지 마세요. Тэгээ бүр ингээ ухаалаг хүн шиг те эсвэл ингээ зэгцтэй ярих гад ч юм ингээд хичих хэрэггүй. 순진하고 착하게 그렇게 말씀하셔야 돼요. Харин оронд нь тийм эзний өмнө дуулууртайгаар бас цайлганаар ингээ ярьдаг байх хэрэгтэй. 나이 어린 사람부터 나이 많은 성도들까지 다 쉽게 알아들을 수 있도록 그렇게 말씀을 전하셔야 됩니다. Тэгээ ингээ тэнд ямар ч насны хүн сууж болно те. Тэгэхээр бага насны хүн ч сонсоод ойлгохоор ахмад насны хүн ч гэсэн сонсоод ойлгохоор маш ингээд энгийнээр те ингэж ярих хэрэгтэй. 그리고 반드시 필요한 게 바로 성령의 감동이 필요해요. Тэгээ маш амархан үгээр ярих хэрэгтэй ч гэсэн хамгийн чухал зүйл нь тантай хамт ариун сүнс хөтлөж явах хэрэгтэй. 성령의 감동으로 말씀을 전하고 또 말씀을 받아야 됩니다. Тэгээ та ариун сүнсний удирдамжаар үгийг хүлээн авч бас ариун сүнсний удирдамжаар үгийг та өгч явах хэрэгтэй, дамжуулж явах хэрэгтэй. 봉인된 책은 하나님의 감동이 없는 하나님의 종이 하나님의 감동이 없다는 거예요. Энд дээр дацагдсан гэсэн утга нь болохоор Бурхны хүн байлаа ч гэсэндээ тэр хүн дээр ариун сүнсний тий хөдөлгөлт ариун сүнс түн дээр ингээд ариун сүнсний ойлголт ирэхгүй байна гэсэн утга. 12절에 너희가 글을 모르는 사람에게 이 책을 주면서 읽어달라 하여도
그 사람이 나는 글을 읽을 줄 모른다 말할 것이다 그랬습니다. За тэгээ 12-ыг цааш нараал гэсэн тий. Та нар бас мөн та дараа нь тэр номыг бичиг мэдэхгүй нэгэнд өгч үүнийг уншиж хайрл гэхэд тэр би уншиж мэдэхгүй гэж хариулнаа гэсэн. 여러분 우리가 말씀을 전할 때 내가 은혜 받은 말씀을 전하셔야 돼요. Тэгээ бид нар тэгээ та нар маань бас Библийг дамжуулахдаа эзнийг ингээд хуваалцахдаа та эхлээд өөрөө нэгүүлсэл авсан тэр үгээр ингээд хөдөлгөгдсөн тэр үгээ дамжуулах хэрэгтэй. 다른 사람의 설교를 듣고 말씀을 전한다. 예? 다른 사람의 설교를 듣고 똑같이 말씀을 전해요. Тэгвэл харин эсрэгээр хүмүүс яагаад гэхээр өөр хүний үгийг сонсоод өөр хүний одоо номлолыг сонсонгуудаа яг тэрийг нэг худалбарлах гэдэг. 다른 사람이 쓴 설교집을 보고 말씀을 전해요. Тэгээ бас өөр хүний бичсэн одоо номлолоос тэрнээс нь харж агаад яг даалгавар шиг ингээд дамжуулах гэдэг. 그것도 하나님 말씀 전하는 거라고 생각하십니까? Та тэрийг та тэгж ингээд номлолоо гэж бодоход тэрийг бурхны үгийг дамжуулж байна гэж боддгоо. 생명의 양식이 될 수 있을 것 같아요? Тэр ингээд амийн хоол болно гэж бодож байна уу? 엄마가 자기가 양식을 먹고 아이에게 젖을 주는 거 아닙니까? Ингээ одоо ээжүүд гэдэг тий хөхүүл ээжүүд яадаг гэхээр өөрөө эхлээд хоолоо идчихээд тэгээд нөгөө сүүн боловсрол ирэхлээр хүүхдэд хөхүүлдэг тий. 예. 하나님의 종이 먼저 신령한 내가 양식을 먹어야 돼요. Тэгэхээр эзний хүн эхлээд өөрөө амийн хоолоо идэх хэрэгтэй. 우리가 이사야 말씀을 배우다가 야, 이 말씀이 참 귀한 말씀이다. 내가 먼저 은혜를 받아야 되잖아요. Та одоо жишээлбэл хэдүүлээ одоо Исая намыг үзэж штэ тий. Тэгэх юм бол эхлээд та Исая намнаас ингээд нэг ивэлэг авах хэрэгтэй. Та хөдөлгөөх хэрэгтэй. 또 성경을 읽는 가운데 은혜 받은 말씀이 생기잖아요. Тэгээ бас та өөр Библиэс уншиж байгаа үед ч гэсэндээ та ингээд хөдөлгөгддөг тий. Эзэн ингээд үгээ хэлдэг тий. 그러면 그 말씀들 가운데 하나님께서 어떤 말씀을 전하기를 원하실까 생각을 해보고 그 말씀을 전하는 거예요. Тэгэхээр яг гэхээр та тэр эзнээс өгөгдөж байгаа тэр үгэн дотор өгнүүдийг харж агаад эзэн үгээр дамжуулаад энэ үнээс юу хэлэлхийг хүсэж байгаа юм болоо гэдгийг та дараад нь бурхантай ярилцж агаад түүнийг шийдэх хэрэгтэй. 다른 사람에게 그 책을 좀 읽어달라고 이 책 좀 읽어주세요. 그랬더니 나는 글을 읽을 줄 모른다 그러잖아요. Библиэлд хэлэх юм сая 12 дугаар ишлэл дээр тэгсэн те. Тэд нэр өөр хүмүүст хандаад чи нэг уншаад өгөөч гэд хэлнэ гэсэн. Нөгөө бичиг бүсгүй хүнээр очиод ирсэн тэгэн нөгөө хүн би мэдэхгүй гэж хэлнэ гэсэн те. 12 дээр. 이것은 깨달은 진리가 없다는 거예요. Энэ юу гэсэн үг гэхээр энэ агуулган дээр болохоор хэлж байгаа нь ухаарсан үннийг ухаараагүй гэсэн утга. Ухаарсан үнэн байхгүй наа гэсэн утга. 그 말씀 가운데 깨달은 진리가 있어야 돼요. Тэгээд бид нэр үгийг унших үед үг дундаас та ойлгосон ухаарл гэж юм байх хэрэгтэй. 그래야지 영의 양식이 될 수 있습니다. Тэгчээж тэр чинь сүнсний хоол гэдэг зүйл болчих. 그 양식을 먹고 성도들의 영이 자라나는 거예요. Тэгээ та тэр эхлээд тэр хоолоо идчихэд дараад нь өөрийнхөө одоо хондод олсон итгэж нартай өгөх үед хондод чинь гэсэндээ тэрнгээр тэжээл болох болно.
인터넷으로 설교를 받으시면 안 됩니다. Интернетээр ч юм уу те бид нэг ингээд эсний үгийг номлолуудыг даун аваад ч юм ингэх дэмий тэгж болохгүй. 또 다른 사람의 설교를 카피하시면 안 돼요. Тэг бас өөр хэн нэгэн хүнээс ч юм уу те одоо номлолоос шууд ингээд хуулбарлаж болохгүй. Битээ тэгээрээ. 자기가 하나님의 말씀을 통해서 내가 양식을 만들어야 돼요. Тэг би өөрөө эсний өмнө сууж агаад эзэнтэй хамт тэр хондоодынхаа хоолыг бэлтгэх хэрэгтэй. 그래야지 영을 살릴 수가 있어요. Тэгжээж та тэр хондоодаа одоо тэжээлийн өгч чадна, амьлуулж чадна гэсэн. 다른 사람의 설교를 카피하거나 이 말 잘하는 것으로 하려고 하면 이제 곧 잠들게 됩니다. За ингээ өөр хүмүүсийн одоо номлол хүн болгон өөрсдөө тий гэтээ өөр хүмүүсийн номлолоос копи хийгээд ч юм уу эсвэл үгэнтэй гоё харах гээд гоё үг ингээ сонгох гээд анхаарал эхлэх юм бол ерөөсө төд удалгүй өөрөө ч мэдэхгүй сүнсний ингээ нойронд автчихдаг. 10절에 말씀하셨잖아요. 깊이 잠든다 그랬잖아요. 10 дугаар ишлэл дээр юу гэсэн зүгээр нэг нойр гээгүй бүр гүн нойр гэж хэлсэн. 성령의 감동이 떠날 수 있어요. Тэгснээрээ ингэх юм бол ариун сүнс те удирдах шиг зүйл ингээ танаас ингээ холдох боломжтой. 13절에 주께서 말씀하셨습니다. За тэгээ 13 дугаар ишлэлийг харах юм бол эзэн ингэж хэлсэн. 13절은 잠깐 쉰 다음에 하시자고요. 잠깐 10분 쉬시자고요. За хэдүүлээ 13 дугаар ишлэлээс болохоор амарч орж ирээд үзье. 10 минут амарчаад хэцээд орё. 이사야 29장 13절입니다. За хэдүүлээ Исая 29 дээр явж байгаа тий одоо 13-аас эхлэх гэж байна. 주께서 말씀하셨다. 이 백성이 입으로는 나를 가까이 하며 입술로는 나를 존경하나 그 마음은 내게서 멀리 있다고 말씀하셨습니다. Эзэн гэсэнтэй энэ арт түмэн амаараа ойртон уруулаараа л намайг хүндлэвч зүрх нь надаас алцсул байдгаа гэж хэлсэн. 말로는 하나님 사랑합니다. 하나님을 충성하겠습니다. 믿음으로 살겠습니다. 하나님만 의지합니다. 그런 말 한다는 거예요. Өөрөөр хэлбэл амаараа л тий бурхан минь би танд хайртай тий би таныг хүндлэн тий би бурханд ингээд тий итгэдэг гэж ингэж хэлдэг гэсэн. 그런데 마음은 하나님에게 가 있지 않아요. 마음은 하나님에게서 멀어요. Тэгээ зүрх нь болохоор зүрх сэтгэл нь бурхантай хамт биш. Тэгээ бурханаас хол байгаа гэж. 아내가 남편한테 당신만 사랑합니다. 난 당신밖에 없습니다. 그렇게 말은 하는데 마음으로는 다른 사람을 사랑하고 있다고 생각해 보세요. 그러면 어떻게 되는 거죠? Та ингээд одоо хүн дээр бодож үзэхэд эхнэр нь тэр нөхөртөө би өстө танд л хайртай би нөхөртөө л хайртай нөхрийгөө л ингээ хүндэлдэг гэд ингээд яриад байдаг. Гэтэл яг үнэндээ амьдрал дээр болохоор өөр хүнийг ингээ хайрлаад яваад байвал ямар ах вэ? Ингээ та нэг төсөөлж үзээрэй. 매일같이 맛있는 음식을 만들어주고 집안을 깨끗하게 정돈하고 아이들도 잘 키워요. 그런데 마음은 다른 곳에 가 있어요. Өдөр болгон хийх юм а хийгээ те хүүхдүүдэд хооллож унтлаад гэр бүл хөрхөн байлгаад те
өдөр бүр ингээ амттай сайхан зүйлэр ингээ хангаад хийх юм хийгээд байгаа хэрнээ тэр эмэгтэй сэтгэл нь тэр гэрт биш өөр газар байна гэж бодоод үзвэл ямар байх вэ? 그다음에 남편이 그 사실을 알게 되면은 그 아내를 계속 사랑할 수 있는가요? Тэгээ нөхөр нь тэгвэл энэ байдлыг бас мэдүүлэхэд эхнэрийн сэтгэл өөр газар байна гэдэг хэрэг мэдэх юм бол яах вэ? Зүгээр 100% хайрлаад яваад ийн гэж бодож байна уу? 말로는 하나님 사랑합니다. 하나님 뜻대로 살겠습니다. 믿음으로 살겠습니다. 그러지만 사실은 그건 입에 발린 거짓말이에요. Амаараа болохоор тий бурхан би танд хайртай гэд ингээ хэлээд байгаа боловч яг боддоор харахаар тэр нэг байхгүй гэсэн үг тий. 그건 의식적인 믿음이에요. 그것은 외식적인 믿음이에요. Тэр болохоор зүгээр юм өмнө харагдах итгэл гэж ярьдаг юм. 그들이 나를 경외하는 것은 사람의 계명으로 가르침을 받았을 뿐이다. 말씀하셨습니다. Тэгээ дараа нь үсэлээрээ тэд нар намайг надаас эмээн хүндлэх тэр зүйлийг зүгээр хүний тушаалаар л сурсан гэж хэлсэн. Юу ёстой ингэх ёстой гэдгээр сурсан л гэсэн үг. 그거는 지식적인 믿음이라 그래요. 지식적인 Энийг 믿음. болохоор чинь одоо нөгөө зүгээр л одоо толгойн мэдлэг гэж ярьдаг те бид нэр ийм толгойн мэдлэгээр сурсан гэж. 아주 경건하게 예배를 드리는 것 같아요. Тэд нар болохоор зүгээр нэг одоо дүрэн болгооч те хүндлэл өргөдөг. 하나님께 많은 희생을 드리는 것 같아요. Тэгээ бас харахаараа маш ингээд ихтгэлтэй юм шиг бас бурханд маш их зориулоос гаргаж байгаа юм шиг ингэж харагддаг гадналаасаа. 그러나 그 사람 속에는 구원에 대한 감사가 없어요. 기쁨이 없어요. Дотоод байдлыг харах юм бол дотоод сэтгэлийг харах юм бол авралын төлөө талархсан юм талархал байхгүй. 그러면 이거 심각한 문제 아닌가요? Ингэх юм бол одоо ийм хэрэг байна гэвэл энэ үнэхээр ноцтой асуудал биш гэж үү? 여러분들은 하나님의 은혜 감사해서 하나님 일 하시는 거 맞나요? Та нар маань тэ эзний нэгүсэлд талархаад тэр талархсан сэтгэлээрээ эзний ажлыг хийж байгаа бах тий. 하나님의 일이 내 성격에 딱 맞다. 그럴 수 있나요? Тэгээ бурхны ажил те бурхны ажил надад яг тохирсон ажил гэдэг чинь ингэж хийдэг та. 그러기는 쉽지 않을 겁니다. Хэрвээ та тэгж хийдэг гэвэл энэ үнэхээр амар хийдэг ажил биш. 하나님은 복종하라 그러시잖아요. 순종하라 그러시잖아요. Тэгээ бурхан болохоор чи намайг зүр дуулууртаа дагах хэрэгтэй гэж хэлсэн те. 내 마음대로 할 수 있어요? Тэр би өөрөөр хийж болно гэсэн үг биш шүү дээ те. 하나님 말씀대로, 하나님 시키는 대로 그 일을 잘 감당해야 되잖아요. Яг үнэн дээр бол бурхны ажлыг бурхан тэгэхлээр бурхны үгийн дагуу хөдөлгөсний дагуу тэгж хийх хэрэгтэй те. 하나님의 일은 감사함으로 해야 됩니다. Бурхны ажлыг бид нэр талархалаар хийх хэрэгтэй. Талархал суурьтайгаар хийх хэрэгтэй. 감사함이 없는데 나는 억지로 지금 하고 있다. Хэрвээ талархал суурь байхгүйгээр хийх үүрэг гэж ч юм уу, хүчлээд ч юм уу хийж байгаа гэвэл 어떤 분은 나는 이거 하고 싶지 않은데 목사 일, 하나님의 일 하고 싶지 않은데 어쩔 수 없이 한다고 그러더라고요. 어쩔 수 없이 한대요. зарим хүмүүс ингэдэг би одоо энэ дуудлагыг хүлээж авмааргүй байна. Одоо энэ хончлолын ажлыг хиймээргүй байна. Гэтэ би ингээд
хийхээс аргагүй байдалд орчлоо ч юм ингэж ярьдаг. 안 하면 하나님께서 징계하실 것 같아서. Хийхгүй бол бурхан намайг ингэ шийдэх юм шиг байгаад байна гэж ингэж ярьдаг. 아니에요. 안 해도 하나님 징계 안 하세요. 억지로 할 필요 없어요. Тэгээ тийм биш хүчээж албаар ингэж хийдэг зүйл биш байгаа энэ бурханы ажлыг. 먹고 살기 위해서 한다. 직업적으로. Нэг мэрэгжил юм шиг те би одоо те мэрэгжил юм шиг одоо би өнөө ажил амьдрахын тулд хийж гэнэ гэж бас болохгүй. 큰일 납니다. 그렇게 하면 안 되죠. Хэрвээ тийм хандлагаар ингэ хийх юм бол энэ аюултай. 자기도 망하고 가족도 망하고 성도들도 망칠 수 있어요. Тэгээ хэрвээ ингэж хийх юм бол та өөрийгөө ч сүйтгээд гэр бүлтэй нь ч сүйтгээдэг. Тэгээд зосхгүй хонин сүрэгчин ч тарах болно. 하나님을 사랑하는 마음이 있어야 돼요. Тэгээ бурхныг хайрлах юм хайрын сэтгэл ингэ суурн байх хэрэгтэй. 사랑하면 다 할 수 있어요. Тэгээ хайрлах юм бол юу ч хийж чаддаг. хайр байхад. 여러분 사랑하면 다 할 수 있습니다. Танд хайрын сэтгэл байх үед та бүгдийг хийж чадна. 여러분 자녀를 사랑하시잖아요. Та үр хүүхдтэй хайртай тий. 하나님을 사랑하면 다 할 수 있는 거예요. Тэгээ бид нэр бурхныг хайрлахад бүхнийг хийж чадна. 요한일서 5장에서는 하나님을 사랑하는 마음이 있으면 그것은 무거운 것이 아니라 그러셨어요. Тэгээ нэгдүгээр Иохан 5 дугаар бүлгийг харах юм бол тэрэн дээр бурхныг хайрлах хайр тань тэрэ байх юм бол юу ч хүнд санагдахгүй гэсэн агуулга. 요한일서 5장 3절인데요. За нэгдүгээр Иохан 5-ын 3 дугаар эшлэл дээр байгаа. 한번 읽어주시겠어요? Нэ. Би уншиж өгье. Бурхныг хайрлах нь түүний тушаалуудыг сахих явдал юм аа. Түүний тушаалууд хүнд дарамт биш билээ. 아멘. 하나님을 사랑하는 당신은 하나님을 사랑하십니까? 예, 하나님 사랑합니다. 그 사람은 하나님 계명을 지킨다는 거예요. 순종한다는 거예요. Ингээ асууж болно. Та бурханд хайртай юу гэж асууж байна. Тэгэхээр нь хариулт нөгөө хүн юу гэж хариулахаар тийм ээ би бурханд хайртай гэж хариулдаг. Тэр хүн би тийм ээ би бурханд хайртай гэж хариулж байгаа хүн энэ үг нь юу гэсэн утгатай гэхээр тийм ээ би бурханд хайртай учраас түүний үгийг ч гэсэн дагдаг гэсэн үг. Энд дотроос агуулгадад явж байдаг. 하나님을 사랑하는 사람은 하나님의 일이 힘들다고 생각하지 않아요. Бурханд хайртай хүн энд бурханы ажил ингээ хэцүү гэж төсөөлж орж ирдэг. 또 하나님께서 그 사람에게 모든 필요한 걸 다 주세요. Тэгээ бурхан тэр хүнд хэрэгцээтэй бүх зүйлийг нөгдөг. 14절에 그러므로 보아라 내가 이 백성을 기이하고 기이한 일들로 다시 놀라게 할 것이다 그러셨습니다. Тэгээ Исая 29-ийн 14-ыг харах юм бол ингэсэн. Тиймээс үзэгтэн би энэ ард түмний дотор юр бусын гайхамшигт гайхалтай зүйлийг дахин бүтээнэ гэж хэлсэн. 하나님께서 자기 백성을 징계하시는 거예요. 기이한 일이다. 그렇게 말씀하신 겁니다. Тэгээ бурхан өөрийнхөө ард түмнийг цахилгаажуулж байгаа тийм. Тэгээд энэ нь болохоор маш ингээд нандин зүйл гэж ингээд сануулж байгаа. 그들 중에 지혜로운 자들의 지혜가 없어질 것이며 명철한 자들의 명철이 사라질 것이다. 그러셨습니다. За тэгээд цааш нь харах юм бол тэднэр дунд мэрэгэн байгаа хүмүүс нь тийм мэрэгэн биш болно. Ухаантнууд нь ялгах чадвараас гэсэн алдна гэж хэлж. 영적인 지혜, 영적 지혜를 다 하나님이 다 거둬 가신다는 거예요.
Өөрөөр хэлбэл энэ мэрэгэн ухаан гэдэг чинь сүнслэг мэрэгэн ухаан шүү дээ, тий. Тэгээд сүнслэг мэрэгэн ухааныг чсэн бурхан тэднээс аавна гэж хэлсэн. 하나님 떠나게 되면은 하나님께서 감동도 주시지 않고 명철도 주시지 않고 그럼 어떻게 되는 거죠? Нас холдоод ирэхлээр бурхан одоо юм сэтгэл хөдлөлч гэсэн байхаа болчдөг хүнд. Сэтгэл хөдлөлийг ч өгөхөө болчдөг. Бас ингээд ялгах зүйлийг ч өгөхөө болчдөг. Ялгах чадварыг ч өгөхөө болдог. 아담과 하와가 에덴 동산에서 선악을 알게 하는 나무 열매를 따먹었죠. Хэдүүлээ Адамыг бодож үзэх юм бол Адам Ева хоёр эдэн цэцэрлэгт байхдаа тэгвэл сайн мог мэдүүлэгч модноос идчихдэг тий. 그러자 아담과 하와가 어떻게 무슨 어떤 행동을 했나요? Тэгээ эдснийхээ дараа тэр хоёрыг харах юм бол тэр хоёр ямар үйлдэл хийдэг вүлээ? 숨었어요. Нэг хамгийн түрүүнд тэд нэр нуугдсан. 하나님의 얼굴을 피해서 숨었잖아요. Тэгээ бурхны царайнд харагдахгүй хичээгээд нуугдчих. 두려운 마음이 들어왔어요. Тэгээд тэднэрт бас ингээд дотор нь айдас орж ирсэн юм. 여러분 집에 아이가 아빠 엄마 몰래 무슨 잘못한 일이 있어요. 그러면 아이들의 그 아이 태도가 좀 이상하잖아요. Бидний хүүхдүүд бас тэгдэг тий. Ээж аав нь байхгүй үед юм уу ээж аавынхаа нууцаар ингээд нэг буруу юм хийчихлээрээ мэдэгддэг тий. Үйлдэлүүд нь сонирн болоод эхэлдэг. 애가 좀 이상해. 쟤 왜 저러지? Тэг ингээд сонирн болчтой тий. Тэг харахад энэ яасан юм бол энэ юу ичүү гэх ингээд мэдэгддэг. 마음이 하나님에게서 떠나게 되면 세상과 세상에 있는 것들이 그 자리를 차지해요. Бурханаас сэтгэлээрээ бурханаас холдоод ирэхлээр миний сэтгэлийг миний доторх тэр орон зайд дэлхийн зүйлс ингээд дүүрдэг. 그리고 하나님 앞에서 뭘 자꾸 숨기게 돼요. Тэгээ зүгээр дүүрээ зогсохгүй намайг тэдгээр зүйлсэд удирдах эхэлдэг. Тэгээ удирдах эхлэхлээрээ өөрийн мэдлгүй би бурханаас ингээд нуугдаж эхэлдэг. 여기 15절에도 자기의 계획을 여호와께 깊이 숨기는 자는 화 있을 것이다. 그러셨어요. Тэгээд 15-ын эхний хэсгээд бас тэгсэн тийм өөрсдийнхөө санаа буюу өөрсдийнхөө төлөвлөгөөг эзнээс ингээд орд тас нуудаг хүмүүс нь яа гэсэн бэ? Харанхууд ингээд байна гэж хэлсэн. 자기의 계획은 뭔가요? Өөрсдийн төлөвлөгөө, өөрсдийн санаа гэж юу гэлж болов? 믿음으로 하지 않는 모든 일이에요. Энэ болохоор итгэл дотор хийгдэггүй бүх зүйлийг хэлж. 하나님 모르실까요? Гэхдээ тэгвэл тэрийг бурхан мэдэхгүй гэж бодож байна уу? 뭘 자꾸 숨겨? Тэгээ яагаад ингэ нуугаад байдаг юм болоо хүмүүс те мэдэхгүй гэж бодож байгаа юм шиг нуугаад байдаг. 뭔가 자꾸 사람을 자꾸 피해요. Тэгээ хүмүүс ингэ ядлаа дандаа ингэ нөө зайлс хийж амьдраад байдаг. 그럼 하나님 모르시는가요? Тэгвэл бурхан бас тэрийг мэдэхгүй гэж бодож байна уу? 마음속에 욕심이 들어왔어요. Миний дотор ингэ одоо ямар нэгэн авахыг хүссэн шунал сэтэл ороод ирлээ гэж бодъё. 하나님보다 더 의지하는, 하나님보다 더 사랑하는 것이 생겼어요. Магадгүй бурханаас те илүү ингээ анхаарал татах байсан бурханаас илүү ингээ нөө хайр татах байсан тийм зүйл надад миний дотор би болсон гэж бодъё. 하나님은 다 알고 계시는 거죠. Тэр бүх зүйлийг бурхан мэдж байгаа. 예레미야 17장 10절 보세요.
이레미야 17гийн 10-ыг хэдлээ харъя. 예레미야 17장 10절 한번 누가 한번 읽어보시겠어요? Дахин нэг уншчих уу? Иремья 17-гийн 10-ыг. 예레미야 17장 10절 읽어보십시오. Иремья. 17-10. Мгм. Эзэн би зүрхийг эрэлхийлж цээж дотрыг шалгадаг нь хүн бүрт замуудынхын дагуу үлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм аа. Амен. 아멘. 나 여호와는 심장을 살피며 마음을 시험하고 각 사람의 행위와 행실에 따라 보상한다 그러셨습니다. Тэгээд энэ дээр эзэн би зүрхийг эрэлхийлж цээж дотрыг шалгадаг нь хүн бүр замуудынхын дагуу үйлсийнх нь үр дүнгийн дагуу өгөхийн тулд юм аа гэсэн. 심장을 살핀다는 게 무슨 말씀일까요? Энэ дээр зүрхүүдийг шалгана гэсэнтэй энэ юу гэж бодлоо? 네. 그 깊이 감추어둔 그 의도, 어떤 그 감추어진 저의라 그러는데 저의 아세요? 저의 마음속 저 깊은 곳에 감추어둔 생각이 있어요. Энэ шалгана гэдэг нь юу гэж бодлоо? Бид нэр одоо бодож байгаа бодол биш. Тэрний цаана тэр гүн ингээд нуугдсан байгаа тий. Миний тэр сэтэл, бодол, хандлага эдгээрийг ингээд бурхан шалгана гэсэн үг. 하나님 그걸 보세요. Эзэн бурхан тэрийг хүртэл хардаг. Аа. 또 그 예레미야 그 20장 12절도 한번 읽어보세요. 20장 12절. Иремья 20:12-ыг бас харъя. Иремья 20:12. 또 다른 분이 또 한번 읽어보세요. Яагаад дахиад өөр хэнийг уншиж өгөөрэй. Билээч түмэн цэргийн эзэн шударга нэгнийг сорж санаа бодол хийгээд зүрх сэтгэлийг хардаг. Та тэдэн дээр байх өөрийн өшөө авалтыг надад харуулаач. Учир нь танд би хэрэгээ даатгсан билээ. 네. 하나님께서는 의로운 사람을 시험하시고 신장과 심장을 살피시는 만군의 여호와시다 그러셨습니다. Тийм энэ дээр гэсэн тийм бидний бурхан бол шудраг нэгнийг сордог, түүний цээж дотор хийгээд зүрх сэтгэлийг гэсэн хардаг түмэн цэргийн эзэн гэж хэлсэн. 그 몽골 성경에는 신장과 심장 이렇게 써 있는가요? 네, 따로 지어져 있어요. 신장은 뭐예요? 신장은 콩팥? 원래 신장은 공파시긴 한데 응. 신장은 여기에다가 가슴속 이렇게 지어지거든요. 가슴속. 그리고 다음에 또 심장도 따로 지어지죠. 어, 음흠. 이 팔레스타인 사람들, 이스라엘 사람들은 마음이 몽골 분들은 마음이 이 심장에 있다 그래요? 가슴속에. 가슴 속에 있다. 네. 그리고 심장도 따로. 근데 이스라엘 사람들은 마음이 이 콩팥에 있다고 생각해요. 이 콩팥, 신장에 있다고 생각해요. 일단 энэ дээр ийм байгаа. Үндсэн Библиэлд болохоор манай Монгол Библиэлд болохоор цээж дотор гэдэг нэг тустай үг, зүрх гэдэг тустай үг хоёр утга байгаа байхгүй юу? Харин Израиль хүмүүсийн үндсэн тэр их Библийг харах юм бол зүрх болон бөөрөнд гэж ярьдаг гинэ. Тэгээ яг л Израиль хүмүүс хүний тэр одоо гүн бодол, хүний тэр сэтгэлийг хаана байдаг гэж үздэг лэр бөөрөнд байдаг гэж үздэг гинэ. 신장이 우리 몸에 가장 그 중심에 가장 깊은 곳에 있잖아요.
Яагаад тэлээрээ хүний би эргэтэн дотроос бөөрийн байрлалыг харах юм бол хамгийн нөгөө дээрээсээ харах юм бол хамгийн гүнд байрлалтай гэж үзэж байна. 마음 아픈 일이 생기면 마음 아픈 일이 생기면 이 배를 두드려요. 아고하고 배를 두드리면서 울어요. Мм. Тэгээд тэд нар яадаг гэхээр сэтгэл юм шархалсан маш тийм хүнд гай зовлон тохиолдсон шүү дээ. Тэгэх юм бол гидсээ зохиж үлдэх гинэ. Бид нар бол цээжээ зохиж үлдэх шүү дээ, тий. Цээжээ зохидог шиг. Тэд нар гидсээ зохидог. 그래서 이 신장은 이스라엘 사람들의 마음이 이 신장에 있다고 생각을 해요. Тэгээд Израильчууд юу гэж үздэг гэхээр их Библиэр болохоор бөөр гэж бичсэн байгаа байхгүй. Тэгээд тэрийг болохоор ингэж тайлбарлаж хамгийн гол бодлууд тэр бөөрөнд байдаг гэж үздэг. 그러니까 하나님께서 Энийг бөөрөнд. 신장을 살핀다고 하는 것은 마음을 살핀다는 거죠. Тэгээ энэ дээр болохоор одоо энэ Монгол дээр байгаа гэсэндээ цээж дотор гэдэг чинь бидний дотоод гүн бодлыг асуудаг шүү дээ, тий. 그리고 심장은 그 감추어져 있는 그 의도, 그 사람의 의도가 뭐냐, 어떤 의도를 가지고 하려고 하느냐, 그것을 하나님이 다 들여다 보신다는 거죠. Харин энэ дээр зүрх гэж хэлж байгаа шалтгаан нь юу гэхээр нөө зүрхний хандлага гэж байдаг, тий. Тэр хүний хандлага одоо зүг хандлага нь хаашаа байна вэ гэдгийг шалгахын тулд зүрхийг нэгтлэнэ гэж хэлдэг гэж. 하나님 사랑합니다. 저는 하나님의 뜻대로 살기를 원합니다. 다 그러지만 하나님은 그 사람 속에 있는 욕심을 보시는 거죠. 욕심. 네. Бид нэр амаараа яг ингээ харахад гаднаас нь харахад те суугаал магадгүй бурхан бидэнд хайртай гэл ингээл хүндлээл ингэж байгаа харагдаж магадгүй. Гэхдээ бурхан тэр хүний үндэсийг нь хардаг гэсэн. Үндэсэн тэр гүн бодол, гүн шунал, гүн хандлагыг харж яадаг гэсэн. 자기의 계획을 숨기는 사람은 욕심을 가지고 있는 사람을 말해요. Өөрийнхөө одоо энэ дээр гарсан тий 15 гэх нэр өөрийнхөө санаа өөрийнхөө төлөвлөгөөг нуудаг нэгэн гэж байгаа бол тэр дотроо угаасаа шунал зүйлийг тэрсэн байна гэсэн. 어둠 속에서 그 일들을 행하며 말하기를 야, 누가 우리를 보겠느냐? 누가 우리를 알겠느냐? 라고 말한다는 거예요. Тэгээ тэр хүн юу гэж хэлдэг гэхээр үйлсээ харанхууд хийгээд тэгэн гутаа юу гэж хэлдэг гэхээр хэн биднийг харах юм бэ? Хэн бидийг мэдэх юм бэ гэж хэлдэг гэж хэлж. 사람도 그죠. 사람도 여러분 그 인공위성 공중에 띄워놨잖아요. 다 내려다보고 있잖아요. Одоо та нар харах юм бол хүн ч гэсэн бүгдээрээ тэгдэг тийм. Ер нь хүнд ийм бодол байдаг. Одоо химэл оюун ухааныг ч гэсэндээ харах юм бол бас харагдаж байгаа. 공원 벤치에 앉아서 신문을 읽고 있으면 신문에 있는 글자도 본대요. Өөрөөр хэлбэл одоо химэл оюун ухаанаар дээр одоо химэл дагуул гэж байгаа шүү дээ. Химэл дагуулууд хүртэл хүний бүх юмыг харж байгаа тийм. 그 감시, 정찰, 위성. Бүр ингэдэг гэж байхгүй. Цэцэрлэг төрөлтөнд суугаад сонин уншиж байгаа байхгүй хүн. Гэхэд тэр сонингийг нь хүртэл харж яадаг гэж. Химэл дагуулаар өөрөөр хэлбэл бүх хүмүүсийг ингэ дэлхийг хянаж байгаа. 그거 제일 잘 만드는 데가 어디입니까? Тэгвэл тийм одоо технологиг хамгийн сайн хийдэг газар хаанах вэ? 1등, 2등 왔다 갔다 하는데 1등이 이스라엘입니다. Хамгийн нэгдэх нь болохоор чинь магадгүй нэгдүгээр тэр хоёрдугаар тэргийг ярьж магадгүй. Гэтэ хамгийн сайн нь Израиль. 2등이 솔로몬스네요. 2등이 세계 2등이 솔로몬스. 예. 사람도 다 내려다 보는데 하나님이 모르시겠어요? Тэгээ одоо тэгэхээр ингээ хүмүүс ч гэсэндээ би бинийг хянаад те ийм юм хийж гэнэ гэж бодоход тэгвэл бурхан мэдэхгүй гэж юу?
하나님 다 알고 계십니다. Тэгээ бидний бурхан бүгдийг нь мэдж байгаа. 그리고 우리가 하나님 앞에서 진실해야 돼요. Тийм болохоор бид нэр эзний өмнө үнэн байх хэрэгтэй. 16절에 위아래를 뒤바꾸는 자여 토기장이를 어찌 진흙같이 여길 수 있으며 지음받은 물건이 어찌 자기를 만든 자를 향해 그가 나를 만들지 않았다 말할 수 있겠느냐 그랬습니다. За 16 дээр харах юм бол тэгсэн тэр та оронгоор нэргүүлжээ гэсэн. Тэгээд ваарчинд шавартай адилхан үзэж болох юм уу? Ваар өөрийгөө тийм бүтээгдсэн нь ваар өөрийгөө буюу бүтээгдсэн зүйл нь бүтээгчтэй. Та намайг хийгээгүй гэж хэлж чадна гэж үү гэсэн. 그 질그릇이 흙으로 만든 그릇이 자기를 만든 토기장이에게 당신은 나를 만든 것이 당신이 아니다. 이렇게 말할 수 있을까요? Тэгээ бид нэр бодоход ч гэсэндээ таны гараар хийгдсэн зүйлүүд жишээлх юм бол одоо энэ дээр орж чинь ваар тий ваарч нар орсон. Та намайг ямар хийсэн юм уу? Ингэж болч чадахгүй тий ингэх аргагүй. 또 그릇이 그 토기장이에게 그는 총명이 없다. 그렇게 말할 수 있냐는 거예요. Өөрөөр хэлэх юм бол одоо тэр намайг одоо бүтээсэн тэр эдлэлч гэсэндээ өөрийнхөө бүтээсэн нэгэн дээр очих та миний одоо эзэн байх ирэхгүй гэж ингэж хэлэх боломжгүй. 근데 마치 이스라엘 유다 백성들이 하나님께 대하여 그렇다는 겁니다. Тэгээ Израиль болон 예, Юдаг ард түмэн бурхан руу тэгж хандж байгаа гэсэн. 하나님 기뻐하시겠습니까? Тэгээ бурхан яах вэ тэрийг 하나님은 다 알고 계세요. тэгээ эзэн бурхан бүгдийг нь мэдж байгаа. 이제 하나님을 사랑하는 마음이 있어야 됩니다. Тэгэхээр биднэрт бурханыг хайрлсан тийм хайрын сэтгэл байх хэрэгтэй. 교회를 사랑하는 마음이 있어야 돼요. Тэгээ чуулганыг хайрлах бас хайрын сэтгэл байх хэрэгтэй. 사랑하는 마음이 없으면 결국 욕심을 하게 됩니다. Хайрын сэтгэл байхгүй байгаа тэгэхээр өөрийн одоо сүулдэ шунлын сэтгэл орж эхэлдэг. 17절에 또 얼마 되지 않아 레바논이 과수원으로 변하지 않겠으며 그 과수원이 숲처럼 보이지 않겠느냐 그랬습니다. За 14 17 гарах юм бол өчигөн хугацааны дараа Ливан үржил шимтдэг талбай болон хувирч үржил шимтдэг талбай нь ой хэмээн тооцогдно гэсэн. Шивчилж амжсан байна. 네네네네네. 네. 레바논은 그 높은 산이 있는 곳이에요. 그 헤르몬 산이라고 하는 높은 산이 있는 이스라엘 저 북쪽에 레바논이 있죠. За энэ Ливан гэдэг нь болохоор Хермоны тэнцээ байдаг өндөрлөг уул гэж байгаа байхгүй юу? Хойд хэсэгт байрладаг Израилаас. 큰 백향목이 자라는 곳이죠. За тэн дээр болохоор үржил шим ихтэй гэдгсэн тийм. 교만한 이방 사람들을 상징해요. За энэ Ливан гэдэг нь эхний ээлж нь болохоор бурхан бардан тэм хүмүүсийг энэгээр төсөөлүүлж байгаа. Төлөөлүүлж хэлж байгаа. 그런데 과수원으로 변한다는 거예요. Гэтэ тэгвэл энийг үржил шимээр хувирна гэсэн тийм талбай болж хувирна гэсэн. 과수원은 하나님 백성들은 말해요. 유다 백성들은 말해요. Энэ үржил шимтэй талбай гэдэг нь болохоор чинь бурхны ард түмнийг хэлж байгаа гэж байна. 저 교만한 이방 사람들, 하나님 모르는 이방 사람들이
하나님을 섬긴다는 거예요. 하나님 백성이 된다는 거예요. Энэ Ливан гэдэг нь болохоор ч нөгөө бардам хүмүүсийг хэлж байгаа гэсэн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр энэ бардам эдгэр хүмүүс хэсэгхэн хугацааны дараа Бурхны ард түмэн болон хуурна гэсэн утгатай. 또 18절에 그날에 듣지 못하는 자가 책의 말씀을 듣게 된다는 거예요. Бас 18-ыг харах юм бол тэр өдөр сонсож чадахгүй байсан хүмүүс нь номны үгийг сонсдог болно гэж хэлсэн. 하나님 말씀 뭐 관심도 없고 성경 말씀 관심도 없는 진리에 관심이 없는 사람이 하나님 말씀을 들어요. Одоо юу гэсэн үг үнний үгийг ерөөс анхаар тавьдаггүй те бурханд анхаардаггүйсэн тийм хүмүүс хүртэл бурхан руу анхаарна гэж хэлсэн. 여러분 언제 예수 믿으셨습니까? Та Иесийг хэзээ хүлээж авсан бэ? 누구를 통해서 전도를 받고 어떻게 성경 말씀을 배우게 됐습니까? Хинээр дамжуулж эзэнд иржээр хэрхэн Библийг уншдаг болсон бэ? 하나님의 말씀을 들을 수 있는 귀, 배울 수 있는 귀를 가지고 있다. 야, 그거는 특별한 선물 아닌가요? Тэгээ бурхны үгийг одоо сонсох боломж танд олгогдсон. Тэгээ бурхны үг сонсох чих танд өгөгдсөн гэвэл энэ маш онцгой танд өгсөн бэлэг мөн тэ. 사람들은 돈 버는 거 배우고 싶어 하잖아요. Тэгээ ерөнхийдөө хүмүүс болохоор мөнгө олохыг л одоо ерөөл гэж үздэг баг тий. 우리는 지금 여기 모여 앉아가지고 예? 하나님을 배우고 있는 거 아니에요? 지금 하나님을 배우고 있는 거잖아요. Тэгээ бид нар болохоор хэдүүлээ одоо энэ ч суугаад бурхныг сурч ин тий. 이건 좀 특별한 거 아닙니까? Арай жоохон ялгаатай тий хүмүүсийг харахад өөр харагдаж байгаа. 캄캄함과 어둠 속에 있던 보지 못하는 눈들이 보게 된다는 거예요. 18 сүүлийг харах юм бол гэсэн. Бүрэнхий харанхуй дотор ингээд сууж байгаа харж чадахгүй байгаа тэр нүднүүд харах болно гэж хэлсэн. 캄캄한 곳에 빗줄기가 들어가는 거예요. Тэгээ өөрөөр хэлбэл харанхуй байсан тэр газар нэг гэрэл ингээд юу шиг юугүй зураас мэт ингээд орж ирнэ гэсэн. 진리의 말씀이 그 속에 들어가는 거예요. Үнэнний үг тий. Үнэнний үг тийшээ нэвтрэн орно гэж хэлж. 그렇게 되니까 19절에 비천한 사람이 여호와 안에서 기쁨을 얻게 될 것이다. 그랬습니다. Тэгээ 17 дээр 19-ыг харах юм бол Номой нэгэн эзэн дотор баяр хөөргийг олох болно гэж. 사람들 중 가난한 자들이 이스라엘의 거룩하신 분 안에서 기뻐할 것이다. 그랬습니다. Тэгээд хүмүүс дотор байдаг үгээгүй хүмүүс ч гэсэндээ эзэн Израилийн бурхан дотор баярлыг олно гэсэн. 19-т. 네, 캄캄한 어둠 속에 빛이 쫙 들어가요. Хав харанхуй тий тас харанхуй газар яхалаа эзний гэрэл ингээд нэвтрэн орж ирнэ. 여러분 저희는 빛을 전달하는 사람들입니다. Хэдүүлээ болохоор чинь бид нэр тэр гэрлийг дамжуулдаг хүмүүс байна. 아멘. 하나님께서 진리의 말씀으로 우리에게 빛을 비춰주시고 우리가 빛을 받아서 그 빛을 성도들에게 전해주는 거예요. Бид нэр лөө тэр гэрлийг ингээд тусгаж өгдөг. Харин бид нэр тэр тусгасан гэрлийг хүлээж аваад тэрнийг итгэгч нар лөө тэг ингээд тусгадаг дамжуулагч нар байна. 빛이 들어가면 다 환해지는 겁니다. Гэрэл орж ирэхэд эзнээс гэрэл орж ирэхэд бүх зүйл ингээд гэрэлтэж эхэлдэг. Гэгээ ороод 어둠이 다 물러나요. тэгээ харанхуй бүгд ингээд алуулаа тий. 모든 것이 다 명명백백하게 다 드러납니다. Тэгээ бүх зүйл тов тодорхойгоор ингээд харагдаж эхэлнэ. 더러운 것도 드러나죠.
Тэгээ тэр дотор харагдаж байгаа зүйл дотор чи бохор зүйлсэж ч гэсэн харагдана гэсэн үг. 썩어져 가고 더럽고 냄새 나는 것도 다 드러납니다. Тэгээ тэрэн дотор ингээд бохор болцсон, үнэр орцсон. Тэгээ бүх зүйлүүд ч гэсэндээ харагдана гэсэн үг. 가만히 있을 때는 전혀 보이지 않았는데요. Тэгээ урд нь харахгүй байх үед ерөөсөө харагдахгүй байгаа шүү дээ. Байсан тэдгээр зүйлүүд. 빛이 들어가면 속에 있는 죄가 다 드러납니다. Хүний дотор ч гэсэн ялгаа байхгүй. Урд нь ерөөсөө харагдахгүй байсан зүйлсүүд тэр дотор л гэрэл ороод ирэхлээр дотор байгаа бүх зүйл харагдана. 게다가 하나님께 회개하고 하나님 앞에 굴복하게 돼 있어요. Тэгээ бид нэр яг хэлээрээ эзнэрээ очоод гимшээд те өчрөөлийг ирэх ингээ хэрэгцээ үүсдэг. 잔인한 사람이 있는데요. 20절에 보니까 잔인한 사람이 변해요. 조롱하는 사람도 없어져요. 악한 일을 엿보는 모든 자들도 다 이제 사라집니다. 20절에 Тэр харах юм бол үсгэлээрээ харгислагчдын төгсгөл нь ирнэ гэж. Илгэлдэг хүмүүс болон ёс бусыг үйлдчихэд түүндээ санаархдаг хүмүүс үртэл бүгд таслагдана гэж хэлсэн. 빛이 들어가면 또 하나님의 말씀을 깨닫게 되면 큰 변화의 역사가 나타나죠. Гэрэл орж ирэх үед буюу эзэнний ажил эхлэх үед янз бүрийн өөрчлөлтүүд гарч эхэлдэг. 저는 자주 말씀드리지만 몽골에 여러분들이 굉장히 중요한 위치에 있다고 생각합니다. Одоо пастор урд нь ч гэсэн зөндөө хэлжсэн гэж байхгүй. Та нар маань бол Монголын маш чухал ингээ байрлал байгаа хүмүүс байгаа. 여러분들께서 말씀을 잘 배우시고 기도 많이 하시면 하나님께서 여러분들을 통해서 많은 큰 일들을 행하실 것 같아요. Та нар тэг эзний үгийг үргэлж ойр байж залбирал донд байх үед эзэн та нар дамжуулаад ирээдүйд асар олон зүйлүүдийг үнэт зүйлүүдийг хийх баг. 뭐 잔인한 사람들, 조롱하는 사람들, 악한 사람들 다 굴복시킬 수 있어요. Та нараар дамжуулаад те олон зүйлүүдийг одоо энэ дэр гарч байгаа те харгас хүмүүс, илгэлэгч, ёс бусыг хазаарч энэ олон зүйлсүүд та нараар магадгүй дамжуулаад таслагдах баг. 이 사람들은 21절에 보니까 원래 말로써 사람을 범죄자로 만들고 성문에서 변호하는 자를 함정에 빠뜨리고 무고히 의인을 억울하게 만드는 사람들이었어요. Тэгээ яагаад лэрэ тэр хүмүүс болохоор 21 дээр харах юм бол хүний үгээр хүнийг буруутгадаг. За үүдэн хаалган дээр суугчныг нэг занганд оруулдаг. Худал баримтаар зөвхтийг буруутгадаг ийм хүмүүс учраас тэдэнд таслагдах хэрэгтэй гэсэн. 복음이 들어가면 사람들이 다 변한다는 거예요. Өөрөөр хэлэх юм бол яаж таслагдах вэ гэхээр сайн мэдээ орж ирэх үед хүмүүс өөрчлөгдөх болно гэдэг хэлж байна. 여러분들이 기도 많이 하시고 말씀 전하시면 많은 사람들을 옳은 길로 인도하실 수 있습니다. Та нар маань эзэнтэй ойр байж үгэн дээр үг дамжуулж те залбирал донд байх үед энэ мэт олон хүмүүсийг байга байдлаас нь тасалж зөв зам руу удирдах болно гэдэг хэлж байна. 22절에 그러므로 아브라함을 구속하신 여호와께서 야곱 족속에 대해 이와 같이 말씀하신다 그러셨어요. 22 дээр харах юм бол тэгсэн ийм учраас Авраамыг золисон эзэн Яаковын гэрийн тухайд айлдах ингэж айлдсан гэсэн. 구속이라고 하는 단어는 무슨 말인가요? 구속. Аврагч гэж юу хэлж байгаа вэ? 구속이라고 하는 것은 대가를 지불하고
그 사람을 건져낸다는 뜻이에요. 예? Тэ буюу золисон гэдэг нь авралсан буюу золисон гэдэг чинь болохоор тэр хүний өмнөөс өөр нэг хүнийг одоо тий а, сольсон гэсэн үг шүү дээ тийм ээ. Сольж тэнийг аварсан гэсэн утга байна. 그러니까 주로 저 사람 종인데 종의 값을 내가 지불하고 그 종에게 자유를 주는 것을 구속이라고 보통 말해요. Ер нь бол золих гэдэг энэ үгийг хаа нийлийг хэрэгэлдэг гэхээр боолын үед илүү хэрэгэлдэг гэсэн гинэ. Тухайн боолыг чөлөөлөхийн тулд нөгөө эзэн хүн тэр боолын мөнгийг нь төлөхийг золих гэж ярьдаг гэсэн үг. 하나님께서 우리를 구속해 주셨죠? Тэгээ бурхан бас одоо хүмүүсд аварч өгсөн, золж өгсөн тийм ээ. 대가를 뭘로 지불하셨습니까? Хөлсийг нь юугаар өгсөн бэлээ? 예수 그리스도를 Солих хөлсийг нь юугаар өгсөн? 대가로 지불하셨잖아요. 자기의 독생자를 대가로 지불하셨잖아요. 못 들으셨죠? Христийн амир гэсэн. Есүсийн А? амир. Есүсийн амир. Есүс Христос의 생명으로요. 예수 그리스도를 제물로 내어주고 우리를 구속해 주셨잖아요. Бидний эзэн Есүсийг тий дахил болгож өгнөөрөө биднийг золисон байгаа тий. Амен. 야곱은 아브라함의 손자죠. Яаков чинь болохоор чинь Авраамийн одоо ачин шүү дээ тийм ээ. 성경에 보면 할아버지하고 손자하고 같이 살았다 그랬어요. 아브라함과 야곱이 같이 살았어요. Библиэлд харах юм бол өвөө нь ачуу нь өвөөтгөө хамт амьдэрсэн гэсэн агуулга байдаг буюу энийг харах юм бол Авраам бас Яаковтай амьдарч исэн гэсэн утга байна. 야곱 족속은 영적으로 하나님의 백성들이에요. 구원받은 성도들이죠. Яаковын үндэс гэх юм бол эндээс чинь Бурхны арт түмэн гарч ирж байгаа тийм ээ. Би сүнслэг талаараа харах юм бол энэ бол Бурхны арт түмний өвөг дэс болсон. 이제 더 이상 야곱이 부끄러움을 당하지 않고 더 이상 그 얼굴빛이 창백해지지 않을 것이다. 그랬습니다. За одоо тэгэхээр юу гэсэлээрээ дахиад гэж 22-ны сүлийг харах юм бол одоо үүнээс хойш дахиад Яаков ичихгүй гэж хэлсэн. Бас түүний нүүр нь улайхгүй гэж хэлсэн. 가장 큰 부끄러움은 뭘까요? Одоо хамгийн том ичхүр гэж юу болоо? 가장 부끄러울 때가 언제인가요? Хүн хамгийн их ичхүй гэж ямар үе байдаг бол хизээ хамгийн хичдэг бол 하나님께 버림받는 사람이 제일 부끄러운 겁니다. яг үүндээ хамгийн их ичхүр хаана гэдэг гэхээр бурханд хаягдсан хүн. 병드는 거, 가난해지는 거, 또 사람들에게 따돌림 받는 거, 그런 게 부끄러운 게 아니라는 거죠. Тэгээ ямар нэгэн өвчтнөр өвдөв, ядуу зүдүү байх, эсвэл хүмүүст ингээд тэ чичлүүлэх эдгээр зүйл бол ичхүүрийг хаан чөрөхгүй. 하나님께 버림받는 사람이 제일 부끄러움 당하는 사람입니다. Тэгээ бурханд хаягдсан хүн бол хамгийн их ичхүүрт орсон хүн. 우리는 그 부끄러움 당하는 사람들을 건져내는 거죠. 그게 우리의 사명이죠. Бид нар болохоор тэр бурханд одоо тэр их ичхүүр дунд байгаа хүмүүсийг одоо дахин ичхүүртэй байдалд оруулахгүй төлөө татаж байгаа хүмүүс татаж гаргаж ирэх хүмүүс. Буюу биднэрт өгөгдсөн үүрэг нь тэр байгаа.
얼굴빛이 창백해졌어요. 두려움 때문에. Тэгээ тэдний ингээд нэг тэр хүмүүс нь айснасаа болоод нүүр нь хүртэл улайцсан баг гэж. 세상은 두려움이 많은 세상입니다. Энэ дэлхий бол айдас гэдэг зүйлээр дүүрэн байдаг. 죽음에 대한 두려움, Үхлийн талаар хайц байна. 실패하면 어떻게 하는가, 망하면 어떻게 하는가, Тэг ингээд 그- алдаа гарах яах вэ гэн. Сүрэл яах вэ гэдэг. 또 죽은 다음엔 어떻게 되는 건가? Тэг үхлийн дараа яах вэ гэдэг дахиад байна. 더 이상 두려워하지 않는다. 창백해지지 않는다 그러셨어요. Гэхдээ хоёрын сүлд дээр харах юм бол дахиж ингээд те ичгүй, айхгүй, улайхгүй гэсэн. 왜냐하면 23절에 그가 그들 가운데서 내 손으로 지은 자신의 자녀들을 볼 때 그들은 내 이름을 거룩하다 하며 야곱의 거룩하신 분을 거룩히 여기며 이스라엘의 하나님을 경외하고 혼미한 자도 명철하게 되고 원망하던 사람이 가르침을 얻게 된다고 말씀하셨습니다. Тэгээ 23 дээр харах юм бол харин нутрын минь бүтээл болох хүүхдүүдээ тэр өөрийнхөө дотор харахтаа тэд нэрийг нь нандинан үнэхээр тэд Яаковын ариун нэг нандинан Израилийн бурхны аюумшиг дотор зогсноо гэсэн. 하나님 백성이 된 거죠. Өөрөөр хэлбэл тэд нэр тэр хүмүүс бурхны ард түмэн болно гэж хэлсэн болов. 하나님을 아버지라고 부르잖아요. Тэгээ бурхныг бас аав гэж дуудана те. 하나님은 이 지구를 창조하셨잖아요. Бидний бурхан бол энэ дэлхийг бүтээсэн нэгэн те. 지구만 창조하셨나요? Зөвхөн энэ дэлхийн ертөнцийг бүтээсэн гэж бодож байна уу? 여러분 몽골의 밤하늘에 그 수많은 별들 그 누가 만드신 건가요? Тэр бидний ялангуяа Монголын шүн харагддаг тэр гоё одоодыг хэн бүтээсэн бэлээ? 모든 존재하는 것들은 누군가 만들었기 때문에 존재한다고 그러잖아요. Оршин байгаа бүх зүйлийг хэн нэгэн хүн байрлуулж бүтээсэн учраас тэдгээр зүйл оршиж байгаа тий. 플라톤이 말한 건가요? Эсвэл нэг одоо юу тийм тэр шууд одоо үүссэн гэж үздэг юм болов? 누군가 만들었기 때문에 존재하는 겁니다. Хэн нэгэн бүтээсэн учраас тэднийг оршин байгаа гэсэн. 그분을 아버지라고 불러요. Тэгээ бид нэр тэр бүтээгч нэгнийг бид нэр аав гэж дууддаг. 구하면 다 준다 그러셨잖아요. Тэгээ тэр аав юу гэсэн хэлээрээ чи хайвал бүгдийн чамд өгөө гэсэн. 능력을 받으시고 하나님의 은혜를 받으셔야 됩니다. Бид нэр тэг хүчийг те эзний нэгүслийг аль алийг авах хэрэгтэй. 그러면 명철하게 되고 가르침을 얻게 될 것이다 그러셨어요. За тэгэх юм бол үннийг ингээ ойлгох болно гэсэн. Тэгэх юм бол тэгээ бас шүүмжлэгдэл зүйл байхгүй болноо гэсэн. 여기까지 하시자고요. 기도하겠습니다. Хамтдаа залбираад дуусгая. 거룩하신 하나님, 은혜와 사랑을 감사드립니다. Өө эзэн минь таны нэгүүлсэл болоод таны хайрын төлөө талархъя. 하나님을 입술로만 사랑하지 않게 해주시옵소서. Эзэн минь бид зөвхөн уруулаар таныг хүндэлдэггүй байхад туслаач. 진심으로 하나님을 사랑하는 저희가 다 되게 해주시옵소서. Чин сэтгэлээсээ таныг хайрладаг, таныг харахад таны хүн байхад туслаач. 감사드리며 예수님의 이름으로 기도드립니다. Надад талархан эзэн Есүсийн нэрээр залбирлаа. 아멘. 아멘. 네. 네. 감사합니다. 네. 네, 수고하셨습니다. 다들 건강하세요? 네. Манайхан эрүүл энтэн гараа. 네. 다음에 뵙겠습니다.
네, дараа уулзъя бүгд. 네. Баяртай. 바이스테.